Disney битээр амар сайн найз дандаа хамт удсан заяа бүр нэг ингэж хоёулаа нүцгөө удсан. Тэгээ ингэ тэрэл араад намайг юм бацаалаа. Подкастын ивент тэтгэгчээр S Cosmetics-ийн Moira болон Into You Brand хамтран ажиллаа. Подкастын ивент тэтгэгчээр Nescafe сэргмээр байна уу? Яг одоо яг энд. Сайн байцгаана уу? Pretty Chat-ийн дараагийн дугаар ороход бэлэн боллоо. Маш хүндтэй зөвчм байна. Тоош өмнө жилийн Тэнгийн тоглолтын дээр таарсан. Тэрнээс хойш ерөөсөө ажилтаа хоёр талын ажилтаа. Уулзаагүй тийм уулзаагүй байж байгаа. Жилийн дараа. Би тэгтээ яг их гэрлийг өрөх болсон бас дахиад нэг шалтгаан байгаа. За. Тэр нь болохоор над руу нэг эхний дугаар орсны араас нэг охин битсэн байхгүй. Дүүтэйгээ хамт яг та хэдийг одтой их тэмд байхад амар хүздэг байсан. Тэгээ дүү болохоор Анока их та болоод инх гэрлэгчийг би болоод бид хоёр ингэж жүжиглж гадаа ингэж тоглодог байсан. Тэгээ та гоё инх гэрлэгчийг өөрөөл гоёдоо моёдоо гэсэн нэг чат байсан. Би тэрийг олоод энэ доохон талд тавьчихсан юм. Тийм юм байсан. Тэр амар хайр өрөөд ямар хөөх юм бэ? Их чин заавал оруулнаа гэдэг би бичээд хариу үлдээсэн аахгүй юу. Тэр нь л тэгсэн болохоор инх гэрлэгээ бас бүр зорин дугаар дээр яалтайгаар гоё оруулсан. Ажил мэргэжлийн зохицуулж байгаа дүр оруулсан. Юм мэрийн дүргээ гэж. Маш тэгээ их хурсын мэрийн болох юм биш шүү дээ. 6. Тэгээ гоё юм аа. Ямар гоё юм те бүр. Харин тийм аа амар хөрхөөс хоёлаа нөгөө нэг юу яадаг штэ хайрлсан болохоор гэдэг үү. Магадгүй яг тэрнээс хойш л яг нэг би Анака хиччин их гэрлэгч болно. Одоо хоёлаа ингээгээл амар дуурайж байж мадаг. 9 жил юм. Тийш тийм. 19 тийм ээ 17 онд яг үйл шүү дээ. Тийм. 17 оны өвлөн болсноо 18 онд яг хамтлаг байгуулагдаад тэрнээс ч хойш ингээ 8 жил. 9 жил найз минь. 9 жилийн турш тавтаа бүгдэнд нь маш их баярлаа. Гөө. За их гэрэл маань сонь сайхан юутай байна. За. Та юу би өмнө нэг юм миний тест амар хөтөлж байна заяа бүр. Би зүгээр хичээдээ гэдэг. Өөр найз нэвтрүүлэг ер нь ороог байхгүй. Тэгээ жоохон бантаад ямар байх вэ? Улаагаад болдгоо. За гэхдээ ерөөсөнд бас найз нь амар баяртай байна. Бид хоёр чинь нөгөө ингэж зориуд юм зохицуулж ингэж тааруулж л уулзахгүй бол тэгэл нөгөө айл талдаа манайд чинь завгүй би завгүй тэгэл ингээ ер нь хизээч ингэж уулзах чадахгүй байхгүй. Манай энэ юм амар олон кино минь тоглож байгаа байсан. Баг 3 4 кино тоглолцсон юм. Найз нь 2 бүрийн хэмжээний ур сайхны кино тоглосон. 25 онд. Тэгээд энэ жил бол нэг веб драма, онлайн кинод гэл эхлээл явчихлаа. Тийм. Тэгээд кино минь дээр сарсан. Тэгээ одоо уран бүтээлээ бас давхар ингээд хийгээд явж байгаа. Давхар хажуугаар нь дуртай юм хийгээ явж байгаа. Тэгээд найз энийг уурсандаа би бас амар баяртай байгаа. Би тэр яг подкаст дээр нэг юм зүгээр чин сэтгэлээ ярилцлага найзууд ярьж бүр ингээ уулзаг байлахаар хамгийн л ховж юм ярьж заяа. Та нар зөв үнэхээр сонирхолтой дугаар авах. За тэгээд өнөөдрийн подкастн дээр хэдлээ ийм олон мейкапын төрөл байгаа. Энд чинээс ингэж ролдож одоо тусдаа өөр нүүр ботлыг ер нь бол хийж явах юм. За. Тэгээд тэхийн тулд хоёуланд нь S Cosmetics-ийн маш олон гоё юм бодгонууд байгаа. S Cosmetics-тэй хамтардаг бас ингээд сормууснууд байгаа. Тэгээд дээрэс нь манай Nescafe-гийн юм гоё кофенууд байгаа. 3 төрлөө юм лээ. Тэгээ чинээс хоёулаа ан цанхаар бол дундуураа аваад гоё уугаад тэгээ боталтай хингээ ховж ивэ ярилцаад ойр тойрны юу вэ тэр мэргээ ярилцаа тэгээ ярьлаа. Клакет гэж үгээр. За энийг байлаа гэдэг. За тийм ээ. За чи хэлэх үү би хэлэх үү? За чи хэл. Зан. Яа гоё би. Яна. Энэ яг надад иргээд байсан юм аа. Би өмнө нөгөө нэг тестч би нэг үтсэн байхгүй юу? Тэгж яхад ингээд flowers гэдэг гарч ир. Би одоо цэцэг яаж нүүрэн дээр сурах юм бэ гэж бодож ирсэн. Яа. Би одоо яг надад бас бодож байгаа нэг юм байна. За. Тэр ах магадлал амар өндөр. Би тэр ер нь яг ингээд нэг юм мэдрэмжтэй гэх юм уу? Төштэй яг ингээд яач идэдээ. Би яг нэг би уг нь өнөөдөр амар смоки бас ингэж мөхөлөө гэж л хавцсан юмсан. Тэгсэн чи яг ингээд зүрхлээ наа.
Яар инээт юм. Би яг надад нэг юм хар урт юм уу тэл бодолтой юм байсан. Гэтэ нөө ижилхэн нэг юм шүтлэгтэй юм уу? Бөөндө амьдэрдэг байхад ер нь яг юм ижилхэн заяад тэр чинь одоо би ястэй. Одоо яа ижилхэн үү? Smoky makeup гин би болохоор цэцэг шиг юм бодлын юм. Хоёул юутай ч ихлээр нэг бодолтой тогтъё заяа. 6 сонгох юм дээ. Тэгээ 6-аар сонгоч. За бид хоёрын бодол нэг иймэрхүү юм болсон байна. Минийх цэцэг таарсан болохоор би аль чадхаараа чадах хэмжээний цэцэгтэй бодолтой сонгож байлаа. Энэ маань өөрөө бас нэг жоохон юм smoky eye хийн гэж удаад сэхмэхтэй. За энийг авчий гэд авсан. Энийг байна шүү дээ. Хөөе энэ бодлоо ч юунаас ингэ замд ихлэ крем тэл баг. Яаж ч юмстай ч өгөөд арыг. Энэ консилер, энэ хоёр консилер, нэлийн цайвар консилер байгаа. Крем нь болохоор энэ юу н жоохон бордог. Гэхдээ энэ арай бордох байх гэж бодож байна. Чамд яг дунд чинь нэл. Энэ. За тэгвэл найз харсан талаа энэ арай гайг байх. Мат юм тий. Тий. Тэгээ дараад нугасаа юу хийчих болох юм чинь гайг байх гэж бодох юм. За энэ үү. Тий. Минес бүр ногош маргаа бэлдсэн. Тий, бэлдээ тавьчихдээ штэ би юу. Тийм. За энэ минь сонь сайхан юу байна аа? Найз нь ажил төрлөн. Найз нь сүүлийн үед дуу хоорны хийсэнгүй. Ер нь энэ зон жоохон оршил гэж бодож байна. Нодлон зон би бүр амар өөрийгөө чангалаад. Тэс нь бүр амар сэтгэл готролд ороо. Тэгээд ингээ өдөр шөнөгүй шин дуу бичээд тэгээд жоохон өөрийгөө амар хэцүү амьдруулад тэгээд энэ жил тэр алдаагаа давтахгүйгээр өөртөө нөгөө нэг хэтрэх шаардлага тавиад гэж үү? Тийм. Одоо нөгөө нэг юм хүмүүс хүмүүс амарч байхад би ажиллая гэж байгаа юм шиг бүр нэг юм мэр чимдээ хитрхи амар өөрөөсөө их юм хүсээд гэх юм уу. Тэгээ бүр дэндүү өөрийгөө бүр амар хэцүү хүчлээд тэр жоохон намайг бүр улам энэ хитээс гоё дардаг крем байна. Тийм. Тэр нэг юм гэлтэхгүй бас гоо. Тэгээд яасан нэр нь тэгж жоохон хэцүү байсан. Тэгээд тийм болохоор энэ зам ер нь нэг гоё оршилтын байдалтай орж ирсэн ажлуудаа хийчээд стаар бол ер нь нэг шин юм гэж өөрийгөө нэг зовоохгүйгээр тэгээд жоохон өөртөө амралт өгж жоохон өөртөө зүйлээ хандъя л гэж бодчих. Тэгэхгүй бол хитрхи өөртөө амар хатаа хандаад нэг алдаа нэг юм болон готлол өөрийгөө элдвэр хэлээл ингээд тахаар жоохон хэцүү юм байна. Энэ жилийн хугацаанд ер нь амар их соглоо. Хүүхдэн сайн уу? Сайн. Цаачаас ингээ таамаг бацсан. Бүр амар ээжээ энэ тэрэг л та бүр сүм урлаж ярьж байгаа зэтэл. Харин ээж би энд үлдэхгүй шүү, тэнд үлдээ шүү. Та хайчих байгаа юм бэ? Хэр удах юм бэ? Намайг хийдгээ авах юм бэ л гэж сая тэгээд гарлаа. Үгүй. Гэхдээ одоо ээж нь тэгээд ирьяа л гэсэн тэгээд заал гэж тэгээд үлдлээ. Би тэгвэл нэг тараг авчиг нэ. Тэгээд за тэгвэл хоёул дэлгүүр ороо таргийг ч авчиг. Тэгээд таргийг авч өгөөд тэгээд л найзан сая наашаага. Яргаас наашаа жоохон төвчрлээ. Тийм байсан ба. Тэгтээ яг миний ярьсны өнгө шүү дээ. Тийм ээ нөө. Шүү дээ. Яг л таардгийн да. Тийм байна. Үнэхээр гоё. Тэгээ нөгөө нэвтрүүлэгт маань ямар ч ярьсны төрөлтэй, ямар ч өнгөтэй, одоо цайвар ярьстай, бордоо ярьстай хүн орж ирэхийг тамаглашгүй болохоор аль болох нөгөө кремийнхаа сонголтыг өргөн байлгахыг хэлж байна. Арвин тий. Арвин байлгах. Нөгөө чи нэг ийгэс гэж ярьдаг байсан. Санжид нэг арай ийгэс. Санахгүй байна уу? Юу лээ? Юу? Нэг юм ийгэс гэд одоо арай ийгэс боллоо гэд. Тэгээ нэг хэсэг би яг чиний тэр үгийг чи ингэсэн. Тэгээ нэг энэ тоглолтоо явж байхгүй юу? Аа. Тэгээдсэн чи намайг би яг тэрийг хэлсэн чи чи баяа онгорох юм уу гэсэн. Тэгээ би усах штэ гэсэн чи ийгэс гэж ярьдаг юм шүү дээ. Манай нутгийн тэгж ярьдаг даа би манай найз баяа онгорох юм ба. Тэгээ цаачаа ингээд идэг тэр нь аманд орчихжээ. Яна тэгээ яг чи нэг жишээ өгөлтэй би ер санахгүй байх юм. Гэхдээ чи нэг одоо ингэж идэг гэсэн шүү дээ. Одоо энийг ингэж одоо нэг арай дээрдлээ гэдгийг чи одоо арай ийгэс боллоо боллоо гэдэг гэсэн. Санахгүй. Санахгүй. Юу юм бол одоо нөгөө манай усын око шиг л үг юм шиг байна. Око гэнэ. Тий. Гэтэ би өмнө жил яг нөгөө усын бас нэг арга хэмжээндээр дуулахаар хамтлагаараа явсан баггүй юу? Тэр үед л авдаг нэг тийм амар сүртэй аялахтай ирдэг бас хүмүүс байхгүй л шүү. Тийм ээ за нөгөө ус чинь 3 халахсантай. Тэгээд тэр сумуудаар нь хэрэг очисон бол тэнд бол аялахтай ирдэг хүн баг байхгүй хаа. Найзаасаа мэдэхгүй л тий. Гэтэ нөгөө манай авч халах сумынх нь баггүй юу? Цагаан архиных. Цагаан архин өндөр хангай. Тэгээ бас нэг
баруун дөрөв л биш ээ баруун дөрөв биш. Нэг бас нэг сум байт юм. Гурван алах сумтай гэсэн. Тэгээд тэдэр нь бол нэг аялахгүй ярьдаг. Манай аав аялахгүй ярьдаг чи санаж байна. Тийм. Оо түү. Тийм л юм билээ. За одоо тэгээд ямар юм дээр вэ энэ чи? Леби Terrell гэж байна. Ladies Only тооноттой. Танад энэ Ladies Only дээр байгаа юу те? Тийм, Ladies Only дээр л. Гэхдээ манай хэд одоохондоо ер нь жоохон үйл ажиллагаа тасан гойдолтой бүгд дор бүрний яс ажлуудаа хийгээ. Хувийнхаа юм да. Таад гайхсан намайг хипхоп лейбл орсон байх. Харин тэгснэ тэмцэнээс салуулаад гэхдээ Ladies Only гэснэ нөгөө хоёр охин нь болохоор рэп байсан шүү дээ. Рэпер байсан шүү дээ. Тийм. Мамууд ч бас бараг л рэпер шүү дээ таач юм бол. Биш гэхдээ яг л рэпер л гэж бодоод байдаг. Мүжгөө. Тийм. Харин тийм гэхдээ бас цаашаа нэг юм. Тий. Тэгээ сүүл нь нэг өөр 18 чимээ дуун дээр гэдэг хоолой оруулсан гэдэг нэг ярилцлага сонсчихсан. Оо энэ өх юм уу гэж хэлсэн. Би бас тэрийг нэг бичээд тийм нэр тийм нь одоо сонссон чи гэт. Тэгж дуунууд эхэлдэг тийм ээ. Та дээр сайн би сүүлд Бойкаштай Японд уулзсан. Тэр нь юун дээр сая энэ хавар битээр таарсан. Би Бойкаштай л арай л уулзж байгаа юм та. Тий. Би ерөөсөө яагаад харахгүй байгаа ерөөсөө ойлгохгүй. Би эсвэл гэрээс гарахгүй болохоор таарахгүй юм болов. Тэрс бол Бойкаштай ер нь нэлээ болцсон. Миний хувьд ер нь бас сүүлд нэлээ удаа хамт багт. Нэг веб камера дээр орж байгаа юм шүү дээ. Хамт кино тоглох. Тэгээд нэлээ. Бид одоохон ерөнхийдөө бол нэг юм яг төлөвлөсөн тэр гэсэн ажлууд байхгүй. Одоо зуны нөгөө нэг юунууд фестивалууд эхэлж байгаа. Тийм Хараа дээр явж 2 хоног гарахаар нэг юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд ерөнхийн нэг тиймэрхүү л байр суурьтай байна да. Яг бас нарийн хүмүүд маань тогтож юу байгаагүй лээ. Хараа ихтэйс гоё ялч дээ. Чи харин лээ. Өмнө жил араа дээр очиж байхад бүр амар гоё сахгүй. Байгаль нь гоё. Тэгснээ яг хүмүүс гоё аялангаа замаараа ингээ орж ирж мэрдэг. За юу яасан? Нөгөө нэг маскарага найздаг гэж түн. Шууд маскараад тах чинь. Биш. Эхлээд яадаг юм. Би бол өстө нөгөө нүү бодож сургалтын сууж байгаа. Тийм. Би ямар нэгнийхэн сургалтын суугаад. Яг л нөгөө хэдлээ чи өөрөөсөө л нүрээ байсан. Харин тий. Тэгэл бичлэг хараад өөрөөсөө л хийгээд идэв. Найз эхлээ маскараад чинь тэр нь арай тэгдэг. Надад тохироод байгаа юм шиг санагдав. Эн чи ингэ шууд өнгийн бууруулдаг. Тий. Тэгээ бидэд бас өөрсдийн нөгөө хувьдаа бас ганц хоёр ажлуудаа хийгээд ерөөд бол аж төрөн байгаа. Тиймэрхүү сонирхолтой бай. Яг гоё буунд орсон. Тий, бөөндөө нөгөө нуулзлгээ ярьдгийн дааш нөгөө хоёр талд ингээ ажлуудтай явчихаар цагнууд юусоо тарахгүй байсан тий. Тэгээ нөгөө энэ жил бүр илүү амар завгүй л тий. Харин жилдээ бодлоо. Тэгж бас нэлээ. Он гарснаас хойш хоорондоо уулзахгүй байж байгаа хувь ажлуудаа хийж байгаад сайхан бидэд нэг гэд уулзсан шүү дээ. 5 сар тийм үү? Манай энийг чинь нарсны төрлөө лээ. Миний хувь найс нөгөө амар тослог байсан да. Одоо бол ерөөсө тослог биш болчиход байна. Ямар нэг юм ууж исэн юм уу? Үгүй шууд өөрөө л хаяандаа ингэсэн үү? Энэ дааврын нөлөөтэй байгаа. Төрсний дараа юу? Тий. Ер нь даавраас болоод ер нь амар их юм болт юм шиг байна. Сүүдэр энэ юм байна те? Тий. Энэ үеж болно эсвэл бас энэ үеж болно ч айл нэг. Наач жоохон тод гардаг юм лээ. За энэ хүмүүс одоо буруу багсаар буруу юм бодлаа гэдэг ах юм те. Мэдгүй шүү тэгээд. Уусаа тохиролцдог гэж боддог. Энд бас ийм сүдэр байна. За хүүтэн таан тий. Найзах нь бол ер нь жоохон дулаахан юм шиг л харагдаад. Тиймэрхүү байна уу ажлууд маань. Харсны төлний юу. Тэгээ одоо нөгөө даавраас шалтгаалаад нүүрэн дээр нь жоох юм гарах гээд байна уу те. Тийм нэ. За дааварч ер нь ингээд нэг юм уухай юугаар гарт юм ба шүү дээ. Яг ингээ хоёр юм шанаа те. Ингиж гарт юм байна. Тэгээд нөгөө сарын тэмдэг эрэхт өгөхөд овуляцийн үе явагдахаараа гинт амар шаваад тэгэнгүүтээ сарын тэмдэг дуусангууд цавгайг болчоод тэгэл дахиад яг нэг юм сарын могож 4-ийн тойрог гэдэг нэг тийм тойрог үсэтгэдэг юм шиг санагдаад байна. Угсаа яг батг гардаг байх үед миний бас яг тэгдвсэн. Нэг хэсэг амар их юм батг гараал. Эсвэл нөөрэ бутсан ч ямар ч нэмэр байхгүй угааш таваа амар хэцүү болчдөг үе гэдэгсгүй. Одоо миний яг тэр үе ирсэн байгаа шиг байгаа ингээ бахан батг гараад ингээ тавиад ингээд байгаа.
Тэгснээ яг дараад нь гайх болчихдог. Харин тэгээд Нэг 7 хоног ингээ бүтэн ингээ миний ярьсан аим гоё болдог. Будаж мотод чи амар үнэтэй болж болдог. тэгэхээр бүр яалч даавар юм тий. Тийм. Даавартай хүмүүсээ яхаа холбоо хамааралтай. Манай ер нь бүх охтууд яг энэ асуудлаас ингээ болж амар яадаг баха. Ер нь тэгэл ханддаг хөө. арьсны асуудал ч чанга л та. Тийм нөгөө цэвэрхэн арьстай ч гэсэн ямар нэгэн бас нэг дааврын шалтгаанаас болоод гинтгэн батг гарч мардаг тийм тохиолдлууд амар их болдог. Энэ ч юм бүр амар гоё ярьслээс шүү дээ. Тийм айгуу дэжгүй байсахгүй. Тэгээд найз нь төрөөд тэрний дараа нэг 2 жил гайгүй байчаад сүүлийн 2-оос 3 жил бүр огцсон миний яг юм чөтгөрийн тойрогтой болоод гинт их хэмжээгээр батг гараад гинт даалга болдог болоод тэг би бодоод эхэндээ бол зүгээр нөгөө арьсаа би дутуу цэвэрлжтэй би ингэжтэй гэж бодоод байсан байхгүй юу. Тэнгүүт тийм биш байлээ. Тэгэхээр ер нь охтууд маань яах л хэвтэй юм шиг байна. Батг гараад эхэлвэл шалтгааныг нь эхлээд амар сайн одоо мэрэгжлийн юм нэмээр юмчдэр гоёж хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгж асуугаа тэгээд шинжилгээ сайн өгөөд тэгж явах хэвтэй юм болоо. Хэдүүлээ нэг хамтдаа амьдардаг гэсэн шүү дээ. Тэр үед ч юм би яг өмчлөгийн явж эхлэегүй юу? Тийш тий. Тэг яг тэгсэн тийм. Тэгсэн тийм төвштэй. Тэгс биш үү? Зайс ингээ хүүхдээ ярих юм. Гэхдээ нөгөө имлэг чинь. А тий. Имлэг тийм тэнгистэй гэдэг юм. Тэр имлэг. Тэр үед чинь бүр ингээд эхний сар мард ингээл нэг өөрчлөлтгүй байжснаа нэг ингээд уруул амхтаал хамгийн хураашаал эхлэжсэн шүү дээ. Тэр нь эмний нөлөөтэй байж байгаа. Тэгээд дундаасаа гайгүй болж болоод байсан. Дасгаж тэр нэг дасах үйл явц явахаараа тэгдэм юм тий. Тэр чинь нэг тиймэрхүү юм болж исэн. Найз нь сая сүүлийн эдэн сар яг дааврын юм уугаад тэгээ одоо нөгөө эхлэхдээ бол жоохон дотор муухай оргиш мэргээ бол ер нь нэг хэцүү байгаа л эсэнд тэгээ одоо харин намаа буцаа гайг болчихлоо. Тэгэхээр энэ би энэ нөгөө даавартаа тасч байгаа юм шиг. Тийм харин тасах хугацаа гэж байдаггүй байхаа угаасаа. За энэ цэцгийчтэй яаж хийнэ? Хоёр гацран дээр тэгснээ хамран дээр эмчиний амир плаштай юм тийм байна. Бүр ил дөр тийм ээ. Тэг нүдний доотл нилээн сайн юутэй юм да би буруу гоцроо явчихдаг. Плаша түрхөө хийчлээ. Найзнаас энэ түүгийг утгаж ийнө хамаатай гинт амир их өдөр авчирч аяа. Гайгүй шүү дээ. Гайгүй. Одоо бол гайгүй болчих. Бодитор бол хамаагүй гайгүй болчих. Камер мембер дээр бүр мэддэггүй мөлий. Тод будаад тахт чинь ингээд авангууд юу ч харагдахгүй лээ. Тийм ээ. Одоо юу гэлээ? Тэгээ нөгөө одех тийм үеэр тод бутчаар амир ичдэг байж үлээ. Йоо бүр бид эдийн тэр үйлчлэл мэрилгаад амир инээдтэй шүү. Би ч одоо яах нүүрний будгийн ямар ч зүй байхгүй тэгээл тэр будгаар нь авчиж байгаа. Нэг юм амтны дүр туурдаг үе. Танахын чинь юу байлаа? Чикаго дээр байсан. Манай яг хуваагдсан баг нь болохоор юм Cats үлээ. Тэний яг мюзиклийн нэг хэсгээс явц. Би нэг хөгшин эмгэн болт. Тэгээд диплом өгчөж ирэлдэг болчихс тээ. Тийм. Тэр ч юм уу. Тэр цаана биш шүү дээ. Цагаан хоёрын Cats дээр шилжүүлэг болов уу? Би биш. Cats дээр юм боллоо. Минь олсон. Тийм. Тэгээд тэр чид болов уу? Гүү би биш. Би нэг гэдэг нэг юм бол Тэрэн дээр чи бие байсан шүү дээ. Тэр ихтэй амар гоё дуусан шүү. Тийм. Тэр тэгтээ би надад дуулахад ч амар гоё айлгон ч гоё. Тийм. Мангаар тийм гүн рүү орсон гимэр юм уу нэг тиймэртэй. Тийм өөр дуусдаг. Гүн. Тийм. Эдрэмжин цаанаасаа нэг өөр өгөгддөг. Тэр дуусна. Нэр. Тэр үе бацч хөрөг санагчлаа. Тэр Cats та гоё. Тэр мюзиклтэй 7 хоног ер нь их гоё. Тийм. Тэгээ Boyka ч Angelina хоёр ч нөгөө нэг Macavity нэг хоёр саглахгүй юм. Наашаа таашаа ингэж ингээд идэв. Манайх чи хэн гурав байлаа? Амгаа байсан. Тийм. Тэгээд ануур хэлчихсэн. Тэгээд та гурав тэгээд бид дүү болоод яг ингээд хогтцсон. Roxy Heart гэдэг дуу амгаад болж болоод би чи нөгөө Cesaro мөн. Тийм. Ороод ингэж тэр чи би амар бандгаар байсан шүү дээ. Тэгээ нөгөө санжино дасгал хийж хаад тийм. Тэр мөрийг хүмүүс амар хорчоо. Скриншот хийж нэрээд оруулдаг гэсэн шүү.
Гэтэ тэр үеийг би яг ингэж бодсон шүү дээ. Би сүүлд хизээ одтой ихтэй маа ухрааж үтсэн юм аа яг одтой ихтэй минь яг юм пэйж рүү орж агаад эхнээс нь бүх дугааруудыг үтсэн за. Би тийм бүр бүх дугааруудыг үтсэн. Тэгэхээр надад амар гоё. Би буцаад тэр нөгөө санцаан барилга руугаа очимаарсан нэг. Тэр их тестэй амар гоё биш мэт. Тийм ингээд цавгаар харангууд амар гоё цастай бүр бамбалцсан зузаан цастай. Цаснаас ороод нэг гоё тестэй. Гэтэ нэг тийм цаанаасаа жоохон зэврүү. Тийм. Нэг юм. Талтайгаа айгүй ойрхон. Манайх чинь тэгээд яг тал руугаа харсан хоёр талд нь барилгатай. Гэхдээ тал руугаа харсан амар тийм зэлүүдтэй газар байгаадсэн шүү дээ. Тийм. Гэтэ яг тэр доторх матан нь бол гоё л эсэл та. Зүгээр ханаг юм байхад гэрээ санаад идэв гэсэн болохоор тэр юм амар зэврүү санагдав. Нойлын өрөөний цохоор нэг хардаг штэ. Танай талын өрөө идэв гэсэн штэ. Тийшээ ингээ харангууд амар гоё ингээд замын гэрлүүд тасцсан. Тэгээд заснууд нь ингээд блин. Хотхных нь. Тийм, хотхных нь ингээ гэрлүүд тасцсан. Тэр бүр амар гоё хардаг гэсэн штэ. Би нэг тийшээ очиж заримдаа өөрийгөө бас юу байдаг гэсэн юм. Жохон тайтгаруулаад. Вау. Би ямар гоё газар байгаа юм бэ гэж өөрийгөө боддог гэсэн. Тэгээд бид чинь сахилгагүй бас зөндөө юм байна. Нэвтрүүлгийн баг магийнхын чинь тэр донд нэгнийхэн зураг моргийг орж мараад хотлоо донд нэг бие бүсэх гээд идэг те. Ануураа их чинь нэг зургийг юу хатсан. Эндээс шууд дуудчих болно те нэ за. Болно. Тэн хайж гинэ. Тий. Арай жоохон юм харавтар ингээ нэг жоохон. Энд нэг юм тэн байгаа. За энэ баг болох. Тэгээ хар болохоор энэ ч Моирагийн нэг юм тэн байгаа. Моирагийн тэн донд нэг юм харангүй байгаа. Оо наад энийг өөр шороо харангүй. За за. Нүгээр харлуулж байна. Шөөрэ тэгтээ. Тэм агаас нэг юм гүнжин тэн мэн шиг. Оо за энэ ч байгаа юм биш. Чичээс хурдан явж байна. Би шатаа дөнгөж шамнах сүтрэн нэр явж байна. Нээс нь батлаа. Өстө би тэгтээ яг өмнөх дугаарууд дээр яг харахны нүрэ будангаа ярихад бас жоохон юу идэм юм. Заавал ингэж гацснаа яриад тэгээд сонсох үедээ ингээ бодоод идэгий байх гэж би яг бодсон. Гэтэ нэг яг инхээр нэг юм ингэж ирээд ингэдэг гэж юм царай. Сормосоо ингээ будангаа дамаа ангаад ингээ. Мим яваад. Тэгээ тэр шиг бүр будангаа ерөөсөө ярихад айгу хэцүү юм билээ. Ярьж исэн юм ха дундуура марцаж цартаа. Илгийн авт. Сая хоёул чинь нөгөө нэвтрүүлгийн багийнхны дээр ярьчихсан. Тэгж мэж юусэн. Гэтэ яг одтой ихтэмийн үеэс чамд үнэхээр салгууд юм гоё дурсамж байдаг юм. Дуулван. Нэг ч нилээд. Тэг нилээ олмаа. Тэгтээ бүр нэг хамгийн амар сандгүй гэх юм бол сандаг нь гэх юм. Сандгүй нэг нь. Сандаг нь нөгөө би нэг амар өвдсөн шүү дээ санаж байна. 2-3 ч удаа нэг өвдсөн. Хайд нэг бөөдөө ханаад өвдсөн. Тийм. Тэгээд сүүлд нь би нэг гүүлгээд ганцаараа имлэг гэж тусдаг гэсэн дээ. Тийм. Тэр үед Бойка гэж та хоёр намайг нэг амар халамжилж ирсэнээ сандгүй. Тэгээд миноос ирээд хөөрхөн гар хуруу хатгаад илүү. Би тэгж санаад энэ хин хатгалаа мино байсан гэлөө. Хатгаад намайг бас нэг хордлон гэсэн миний 10 хуруучлаа, 1 хуруучлаа ингэж мино хатгсан тийм мино хатгад тийм. Миног хатгадаг л гэдэг чинь. Зөв ярьж байгаа шууд өнгөрөө ингээл тэгээ муудсын гаргаал ингээд өрөө. Тэгэл тухайн үедээ ингэжсэн ангаагаа авчдаг гэсэн шүү дээ. Тийм. Тэгж үжсэн тэр үе бол юусэн мартагдсан маа нэг юм амар гоё нөгөө хоорондоо өрсөлдөж байгаа охтууд шүү дээ. Тэгтээ тэгэхэд ингээд нэг юм өрсөлдөж байгаагаа ч сүулдэ бүр мартаад ингээд амар гоё найзууд болоод нэг юм шал өөр байсан гэх юм уу. Манай тэгтээ нэвтрүүлэг дээр тийм амар хоорондоо арсалцсан юм их байдаггүй дандаа бүгдээр нэг амар ам байсан санагддаг шүү дээ. Харин тэгмэгт нөгөө хүмүүс болохоор биднээс жоохон тим юм бүсэд исэн болохоор нэвтрүүлэг маяхан аргагүй ирхэн тэгж нэг зураг моргийн орж дондор нь оруулаад. Тэр бүр яг тэгсэн баг тий. За эднэр бол хоорондоо хизээч зүгээр байж байгаа муудахгүй юм байна. Яаж хийж байгаа нэг муудалцуулаа гэснээр нэгнийхэн зургийг урьж ийш мэгэд ануурын чинь зургийг урьдсан байлаа. Тий, тэр үед чи яг нэг тэр 7 хоногийнхаа шилдэг нь болоод зураг нь яг ингээ хатагдаад үлдсэн. Амар солонгос аргатай тэр бүр. Тэгсэн чинь тэрийг нь уурж мураад хогийн самд яг амар ийл нэг хогоос хогийн сам дотор бүтээж бүгд барьснаа сүултээ хоорондоо инээлтэд энэ угаасаа зургийн багийнхан цаанаас ингэчлээ шиг тэгж яаж уулзуулахсан чи бүр амар дотноолцдог. Харин тэр бүр үе амар байсан. Надад болохоор юу юм бэ? Бөөндөө нөгөө нэг зургийн багийнхнаас гуйж агаад кино үздэг штеп.
дээдлийн давхуртаа нэг шилэн юм давхуртай байсан. Тинчний юм бин байг дээр ингээд гүнд ингээд суудсан ч байлоо. Яатсан ч байлаа. Доор нь бас нөгөө ид үтцсэн нэг том бин байгууд байдаг шүү дээ 4 5. Яг жима боёлын том юм. Шарам хөхтэй юм том бин байгнууд гэдгсэн. Тинчэн суугаал гүнд юм идчихсэн санахгүй байхгүй. Ямар ч тааш нэг тэгж кино үзчихсэн дурсамжууд амар гоё шээ. Тийм тэр гоё. Тэгээ нөгөө шинэ жилээр яг нөгөө бөөндөө хэдүүлээч солиод юм бодлоо шампанс гэдэг бодлоо тэр бас гоё юм байна. Тэр чинь нөгөө юу шүү дээ те. Бүх нөгөө шүүгчнэр маань ирсэн шүү дээ те. Тэгсэн тийм шүүгчнэр ирсэн. Сюрприз болж орж ирж байна. Намжох маржох тэр чинь бөөндөө ороод ирсэн байжсэн шүү дээ. Нэр тэр бол гоё юм байна. Ер нь л одод тийм гоё л та гоё шоусан. Хүмүүс гэхдээ яг тэр үеэр нь бидрийг бодоод одоо ч яг тэр үеийг ханах хэрэгтэй гэж боддог тийм. Намайг стил тэгдэж жоох юм байж ирмэж. Үгүй шиг бэдэ насан туршид хэдэн жил болж байгаа гээч гэмээр санагдаад шүү дээ. Энэ айцэг бүр юу гэсэн гэж. Энэ одоо хар жоохнороо төрчөөд ийм жоохнороо ээж юм уу гэсэн наа. Яана хин тэгж байгаа юм. Нэмнэд орлохгүй юу рийлний дор охинтойгоор рийл хийгээд оруулчихсан гэсэн чинь тэрний дор юу вэ энэ охин чинь жоохон бидтэй өсвөр үеийн жирэмслэлтэй хөсч содохтой юм бичсэн. Тэгээ би ичээд тэр үедээ яалч үдэгтэй жоохон төрсөн бол үнэн л дээ. Гэхдээ нэг одоогийн дундаж нас болчихоо байгаа юм л да ер нь. Гэхдээ яг ингээд харахаар одоо тэр доор нь бол хүмүүстэй асл ёо амар бичдэг гэсэн юм шиг. Намайг бас тэгсэн шүү дээ. Би нөгөө уцаар ярьж байхдаа ингээл энийг одоо ярих нь зөв үү буруу юу? Найз залуутайгаа ярьж ийсэн. Тийм үү. Тийм үү. Чи юу жоох юм бэ? Чүн амар сүрхий хайр мэр гэж ярьдаг. Ингээд тэгснэ би ингээ гахаад гэтгэхгүй. Тэгсэн чинь жоох юм байж юу жоох юм бэ гэж тэгтээ сургуулаа төгссөн том хүн баг чи юу яриад байгаа гэж тэгсэн чинь нөгөө өстө уучлаарай миний нөгөө юм болчих тэр бүгд бигнаад яасан муухай юм бэ? Тэгж солиорсон ш намайг. Би тэгэл энийг л өнгөрсөн. Тэгснэ манай байрны нэг юм сантехник чахаа байхгүй. Тэг би нэг усан даарч гарч чи халаад өнгөрсөн. Тэг ингээд сайн байна уу гэсэн чинь сайн байна мэдээ том үнэд очих гэж бодсон би. Энэ гэрийн том үнэ нь би байна. Энэ чинь намайг яа уучлаарай мэдээ. Чи энийг дотоос юм шүү таван додод энэ чи очдог. За гэснэ буцаад нэг халаатаа тайлээд хувцсан сайн байна уу гэж. Кинод өглөж байгаа юм шиг. Одоо ч гэсэн тэгж боддог байна. Тийг болох хэрэгтэй байхгүй юу? Гэтэ яг нэг угаасаа юм хүүхчиг царайтай болчонгууд хүмүүс яаж ижаал хүүхдэрэл гэж боддөг юм шиг байгаа юм. Тийм. Гэтэ нөгөө ер нь зүгээр бид нарыг нөгөө анхаас үе шиг нь бодхоо одоо болмоо байхгүй. Тэгдэг шүү. Тэгж бодоод л идэг шүү. Манай амлахыг нэг одоо байгаа гişүттэй жоохон задгаа мадгаа хувц өмсчөнгүүд. Бас тийч юм. Хүүхний хувц өмсөн жоох хүүхдүүдгээ бараг хэрэнгаа алдаад идэг. Хүнчтэй бид 26 үрж штт. Тэгээ бүгдээрээ том хүүхэн болцсон штэ. Та нар жоох ойлголтоо. Тэр бол жоох эмзэг тасаад идэх байхгүй юу ингээд. Дөндөө эн чин том болоод амьдралаа зохиогоод яг л өөрсдөө бараг үеийн хүмүүс чинь тэгж бичээд ахч амар муухай юм чи. Тэгээ. Яна юм шиг. Яа энэ миний цэгэр ингээ амар хизээ чи бүр амар хурдан ботоод байгаа юм. Яах вэ? Энэ минь би бүр нэ зөв тийм бidэ. Чи шарын яхын гой шарынхын тиймэр явах юм. Тэнэр явчих ямар ч тач. Болол юм шүү өөр хэл юм шүү. Наад чи уус тэн ингэж явбал гойш нь орж ирээ тэр дээр нэг юм цагаан өнгөрч ирэх юм шүү. Тийм ээ хөмсөг энэ хоёр хоо. Би бас юм цайвар хөмсөг юм шүү дээ. Тийм ээ. Би яах гэж цайдвал бодваа. Энэ уруул нь ямар ч гоё. Уруулж бас яг би ч одоо баян хөрөлөд болохоор уруул бас арай дөрстэй яана энүүдийн яаж юм. Нэмэл хор цагта нэг мэдэж нөгөө сүнстэй яаш ингээ панда шиг үзэлцэн. Панда шиг. Яг панда шиг. Харин тий. За бид хоёр би нэг жоохон будгаа явуулсан. Энэ мөн дуусгаад нөрө бодож өөнд удаан бодох хэрэгтэй. Энд гэхдээ персинг уу? Персинг. Баам. Тийм персинг яах юм бэ? За одоо хоёлаа чадахгүй л юм л та. Хоёлаа завсарлагааныг ингээд алимдуулаад миний хүмүүстэй. Чиний болохоор хөдөө уухгүй гэсэн шүү дээ. Хоёул зүгээр шууд лацтайгаар наваад хэрэглээ явчих. Эндээс 3 төрөл байгаа. Мока гэж байгаа латте оригинал гэсэн 3 төрөл байгаа. Аль дуртайгаа сонгоод авч болно шүү. За би энэ удаад
За би латте бас сонгоно. Яг тийм. Энд чинь нэг амар авааштай тал нь одоо хөдөө хідүүлээ чинь нэг юм хүм найруулж ууж мөн чадахгүй штэ. Тэгэхэд бүр амар амаа нэлээ. Хөдөө зам мам тэгээд найр хүрээ явж байхад өө сах инааги хийцээ. Гоё харагч. Хайстаа гоё харагч. За байж энийг тэгтээ гоё өнгө оруулахын тулд би бас нэг өнөөдрийн дугаар дээр ийм авсан. Хоёул дээр нэг халт нэг маяглаад хөөсрүүлчих. За чи энэ тавьчих. Гэтэ ер нь нэг юм хамгийн нэг юм чамин юм хийх юм шиг байсан тийм нэг юм. Янз бүрийн нэг юмрх юм хийдэг. Хань ийм чамин юм гоё санагдаж байна. Хой ой. Энэ амар гоё яригч байна. Амар гоё яригч байна. Зааж би одоо өөргөө яригч байна. Гоё. Үнээр сэтгэл гаргаж бэлтжээ нэ за. Гоё юм. Ийм гоё шинэ юм эхлүүлж байгаад нь баяр хүргээд. Жан. Энэ ихтэй амар юм амттай харагдаж байна. Гоё харагч тий. Нэмээд юу хийчихээ бүр аймаа гож эхлэх болж. Нэг нь одоо ингэж иддэг юм байхгүй да. За. Вау. Стогой. Кофе даас үнээр гоё зогсож байна. Янз. Үнэн гоё. Стогой. Найруулагч аа. Орч чимээг байх хэрэгтэй шүү. За тийм байна. Би хальт явууллаа. Одоо би энэ дээр юу юм бэ? Ингэж мэгэн. Тэгээд гадаад бай. Oh my god. Ингээд энэ clock it гэдэг тэр бүр амар зэнэсэн тий. Нөө. Хүний тийм сонирхол төрөл амар өөрчлөгддөг юм байна. Би бол яг бүр юм жилена тийм байсан. Бүр нэг хэсэг. Амар тийм cute биш, cute-с шал эсрэг юм. Ийм үчи толтой хараад надад толтой хараа яриад. Ичээр гоё юм шиг. Нэг юм жоохон хүн боддаг. Яг хүн боддог. Тэгээд жоохон хувцснууд нь ч гэсэн жоохон юм савхлаг. Тэгээд сонсож байгаа хөгжим нь бас нэлийн юм рок талтай хөгжим юм жоохон юм гэсэн юм дуу муу амар сонсдог байсан аахгүй юу? Тийм тий. Тийм хүн ч одоо тэгээд нэг юм болчих гэж. Одоо би чинь ингээд нөгөө төрөө эмэгтэй хүний харцан зөөлрөөд эмэгтэй байлиг гэдэг. Тийм болдог юм лээ. Тэгээ би бүр одоо л амар хийлийг ингээд дэмждэг болчих жоохгүй. Тэг ингээд нөгөө нас яваад ирэхлээр гэдэг юм аа шин. За одоо хүмүүс үзээд энэ одоо нэг хөгшин шиг ярьлаа гэх үү те. Тэг ер нь ихтэй юмыг юм амар сонио өөр үнцэн саддаг болт юм л. Тэхөө хоо угаасаа. Нэг юм шал өөр болчдөг юм шиг санагддаг ш. Яг ингээд хүүхдтэй болцоо. Одоо би хүүхд мөхтгүй ингээд ганцхан амар томоогүй санагдаад байхгүй. Би өөрийгөө дүгнэхээр томоогүй зонтой ингээд хөдөлгөөнтэй гэсэн нэг юм жоохон хөвгт шиг мэдрэмж надад би өөрөө ажиглах нэг тэгэж ажигладгийн. Тэнгүүд яг цаанаасаа ээж болсон хүмүүс гингүүд нэг юм доктор сууршилтай юм амар буурс сууртай амьддаг болчдаг ингээд зөөлхөн яриан хүртэл ингээд өөрлөлжтэй гэж. Би минут ярьсан чинь бас игдэв. Тэр шүү дээ. Гэсэн нэг юм видео тийм шүү дээ гэх нэг яриан амар тийм өөрчлөгдөв юм лээ. Тийм. Би сүүлд нөгөө тэр зураг аль хамт орсон шүү дээ. Ингээ байнга хамт байхаар яг нөгөө нэнийг харцгаар гэхдээ одоо ингээ хэдүүлэн нэнийг харцгаар яг нөгөө жоохон иш ингээ байхгүй. Тэрнээс биш яг ингээд байга орж ирж мэрж байгааг харсан чинь нэг юм гоё. Гоё юм их чарж ирж авч тийм тайван орж ирэл сууж муугаал ингэж байгаа нэг юм цаанаа зөөлөн болж болцсон. Тийм ээ угаасаа шоолсороо л таарсан. Угаасаа л өөрчлөгдөн. Хүн угаасаа явцсан да. Одоо би жишээ нэг юм амар өөрийгөө жоохон эмгтээлэг болгоё гэхэд би өөрөө cute рүүгээ ингээд дайраад байгаа байхгүй ингээд. Ингээд хүслээрээ тийм ингээд газар өнгөлөгч ягаан хувцас гэх ингээд одоо ингээд манай энэ нэвтрүүлгийн энийг харлаа би яагаад заавал ягаан гэж нэг эмгтэй хүн болохоор дээрээс нь тэрнээс гадна би ингээд юм cute тийм pinky aesthetic юмд амар туртай болчихгоод ингээд ягаа үнэхээр хөрхөн гэж бүр амар чиглэлээс саж байна яг. Тийм. Тэр тухайн өрөөгчтэй эни минь чинь бүр хамаг рок дуучдынхаа ингээл юм постерууд юу нэ ажиллаж өгч байгаа. Өөрөөсөө миний ханд болохоор
пианист тоглуулагчнууд тэгээ баг рок хамтлагуудын балкаднууд Анукагийн холгоод ингээд ийм хөөрхөн ийм нэг юм чигмэлтэй тэгээ нөгөө чихмэлтэй юм нөгөө юу яадаг нэг ч үдүүлээ нүрээ цэвэрлэгтэй ингэдэг юм байдаг шүү дээ. Тэр чи одоо стил байдаг шүү дээ. Сар өнгөтэй тэр сар одоо хүртэл байдаг шүү дээ. Айж чаддаг. Тэр ингээд юм чихтэй юм хэлбэртэй тэгээ ингээд юм саар үсээ ингээд хойш. Тэр чиний өвсдөг хувцс мөц өнгөлөг юм ихээр би чиний хувцсыг өвсдөг өстэй. Тэгээ хар юм ихээр минийхийг өс. Анукад бараг хар юм байхгүй. Ээлжилд минийх ингээд шар мар тухайн үедээ энэ штэ энэ хандаа энэ стил мессеж байгаа нэр ингэсэн тэр чинь бүр 19 он шүү дээ 19 он хэдүүлээ чи нэг урагшаага Хөхөт рүү тоглоор явжсэн штэ тэр үед авчихсан ахгүй энэ жинийнээс авс тий жинийнээс авс тэгээд стил энэ ингээд байсаар л байдаг би энийг хэрэгцээ байдаг журагдаж сэмэхгүй амар юм чи ингээд та жинээс юм аваарай заяа 8-9 жил ийм гоё чи тэр юуг санаж гин үү юу яг тэр нэг юм наадмын тэр зураг авалт байсан уу хэдлээ нэг тусдаа хоёр-хоёроор нэг өрөө-мөрөнд орцсон яа тэр үед чи нөгөө хэдүүлэнгийн жилийн юм болдог ч биш ээ тэр бодлоо би андарсан тэр үед нөгөө юу зураг авахулсан чи хойно нэг сүмстэй юм шиг ингээд царинаад бүр гэлээ гараад ирдэг гэсэн үтэн өрөмчөө өгөө хошуулаа явлаа тэгээд нөгөө дулаахан байсан шүү дээ одоо энэ нөгөө хийгч мэгч хамтуулс 60 сууд хийгч мэгчтэй болж бас тэр үед тийм тэгээ нөгөө бид ингэсэн ахгүй юу ийм 5 ийм би 5-ыг зогсож байгаа шүү дээ тэр чинь манай Англина байсан үе тэгээд хажууд нь ингээд нөгөө хүний царай ингэдэг юмар бид нэг юм эффект өгөх гэсэн юм шиг байна. Царайн дээр поинтлоод нэг юм цайруулдаг ч юм уу нэг тийм байдаг шүү дээ. Тэгээд тийм юм өгсөн чинь тэр нь ингээд байхгүй ингээд бидний хажуу дахиад нэг хүнийхийг ингээд масктай юм шиг ороод ирчихсэн. Тэгээд амар. Би нөгөө нэг амар аимхаад гэсэн мөртлөө аим шиг мангар дүртэй мөртлөө тэр буудлаас явсны араас бойкагч бидэд хэлж байгаа байхгүй юу? Манай өрөөнд нэг юм байсан та хэд мэдсэн үү? Энэ зургийг хардаа гэлтгсэн чи би шууд бараг би уйлсан шүү дээ. Чи уйлсан шууд. Би шууд уйлаад миний шууд дотор юуг болол ёо ямар амар юм бэ л гэж бодсон. Манай ч ер нь хамгийн тэр үчинд яалч хамгийн бас жоохон Англина Анук хоёр өсөхгүй. Бидээс чи нэг дүү юм чинь чи юу яриад байгаа адилхан хоймон нэг он юм бэ чи сараараа өөр үзтээ чи. Тийм юу нэг насаар бүр юм. Тэр яг л тэгээ басан чи сарын юм байна. Чамайг дэмжиж бор хоолнд орж байхад би биш ээ намайг бор хоолнд орж байхад чи төрж байлаа. Нэгтээс нэг тийм байт юм аа. Арай хүүхдэрээ яалч анаагүй байсан байхгүй тийм үед ингээд юм хэлэхээр шууд итгэж чинь. Тэгээд тоглож хамгийн явуулж тоглолт тийм болохоор бойкаж төсөө хоёр хамгийн явуулдаг бас анаагүй байсан юм. Би хамгийн бүр явдаг нь те. Та амар санаалаа ингээд хотлоо яриад байгаа юм шүү гэж ингээд тэгдэг. Мэдчихдэг байхгүй. За бойка гэж худлаа ярьж чаддгүй заяа. Худлаа яргаараа шууд нүүрэндээ нэлт гараад ирдэг. Цаа чи хэдий ч худлаа ярьж чаддаг юм биш байхгүй. Би л тэнд нэг юм ихтэй хийж байгаа ингээд тэнд итгээд ингээд сандаж мандаа. Би тэ нэргээс тийм байсан. Тэр ихтэй амар өс шүү. Тийм. Тэр үеийг гин санаад байна. Тэр үнээр амар өс ингээд зарс гэж явчихсан. Нэг юм 5 хүн зогсож байгаа чинь тэг хажууд нь дахиад нэг юм царай 3 царай гараад ирсэн шүү дээ. Ингээд дээр нь энд ингээд одоо тэр зураг авахулсан юм шиг болгоод. Тэр зургийг тухайн үед янзлж яхад байсан болохоос ш. Одоо бол тэр зураг посттэй байгаа ч гэсэн харагдахгүй болоод янзлж. Яг юм эффект өгөөд ингээд тодруулахаар л тэр ингэж харагдав. Тийм зүйлстэй амар байсан. Тэр чинь нөгөө наадмын юу гэд хэдүүлээ 100 явсан шүү дээ. Гэтэ тэр тухайн үед гоё байсан. Тэр чинь 18 онд дүнгийн хамтлаг болов юм шүү дээ. Удаагүйсэн. Ийм шүтгч тийм тий. Англина маань ердөө ороод нэг жил мэллүүлсэн байсан шүү дээ. Бид ичээг ийм шүтгч жилдээ би чи яг тэр тоглолтноос болоод мөст орч чадаагүй санаж гинүү. Нэгсэн чинь тийш чадгалтай тийм бүртгэл нь устцсан. Нөгөө 3 хоног болохын хооронд баталгаажуулаагүй бол тэр шууд устдаад доотлын хүүхэд нэг байр авчдаг. Тэгээ би тэд чинь дахиад нэг хоног тэнд нөгөө шунаад ирээд нэг хонцсон тий. Тэгээ яг тэрнээс болоод тэр жоохон азгүй болсон. Гарт мараад ихөр мэлгөр ороод идэг юм шүү дээ. Тэгээ нөгөө парк дээр ирээний паркерс нэг орой баахан тоглохгүй юу. Тэгээ бүгд баахан 5 хулуу идээд. 5 хулуу тэр үчи юм тренд болоог байсан. Хөрөө. Одоо бол бүр амар тренд болоод. Тэр чинь нэг юм савлуур ингээ эргэлддэг гинж гэж тоглоом гэдэг шүү дээ парк дээр. Тэр бүр амар өндөр тэгснэ амар хурдан яваад идэг. Тэр бас гоё байсан. Ер нь ингээд орон нутгийн тоглолтууд руу явах, олон улс руу явах амар гоё юм тий. Бас тэр нөгөө өвөр Монгол руу явж
одон л эзэмшлэхэнд ордог байх уу юм уу? 2 жил дараалсан анхны артист гэж болж болоод идэгсэн. Чиштэй нэр идэлээ чинь. Тэр мэр үе аягүй гоё. Тэгээ нөгөө топ лайны даамт явдаг чинь бүр амар гоё. Тэр өрөөний нэдэд бүр үжилж гэж. Би яг нөгөө нэг талагчтай яг нэг юу партнерлдаг. Тоош нэр партнер. Би ч мэдээлээ хөвтлөө ахтайс тий. Тэгээ одоо минь чинь юу ч хэлээ. Сүлээтэй. Бойкагч нь хөвөх. Тий. Юу бид ч зүгээр нэг юм өөртөө Big Bang 21 маш шиг. Нэг эрэгтэй эмэгтэй хамтлагууд тайзан дээр алхаа гэлээ. Нэг юм тэг амар юм уу хоёр улстай хийт дуулаад тэгж байгаа болохоор ингээд тэнд очсон чи өвөр Монголын бүх үзэгчид ингээд дээлтэй тэг бидний сонсоод бүр ингээд зэрэл мөр үнээр гоё бүр яг дээлтэй сэтгэлээр байсан тэг бүр ингээд тэг ингээд ухтаж авахтаа хүртэл бидний амар гоё ухтаж авдас тэр үе бол ер нь үн тасархаа байсан. Одоо ингэ бодохоор яг хамгийн гоё дурсамжууд ялч тэр үед байгаа шүү дээ. Үе мөн гэдэгтэй амар гоё. Тэр нөө дэлгүүрүүдээр нь хийсэн л дээ. Би тэнцээс нэг зузаан уултай цагаан кет аваад тэрийг мөнч удаан өмсөөгүй юу вэ? Бурхан. Зиний нөгөө бас нэг юу бодолг санаж гинөө нэг неон огонгтой бодоо. Яа нэг Billie Eilish логотой. Яа Billie Eilish амар дуртай байхгүй. Тэгээд тэр чинь Анука Billie Eilish сонссон. Би болохоор нэг манай энэ чинь миний сонсдог дуу сонсохгүй. Би хаяа нэг 50 машин. Тэгэхээр ёо ятга унтраа яа. Тэр чинь ямар дүүлийн нэг юм анимашнтэй нэг хамтлаг өгдөг шнэ. Gorillaz амар сансан. Тэгээд Dance Gavin Dance гэдэг нэг бас яг юм метал юуг хослуулж тэгээ pop дуучинтай давхар метал дуучинтай ийм хамтлаг өгдөг ус. Тэр бирэнд амар дуртай. Тэгэл нөгөө growl хийж биж байгаа юм ингээл тавьчих манаач. Зааста контрагаараа энийг сет яста диви гэж юм юу. Анука яхаа тэгээ гот яг Billie Eilish байж. Нэг юм гүн гэл нэг юм шараа л тэгсэн өөр амар юм cute юм дуртай. Тий. Зураг мурган дандаа юм. Тийм цэцэгтэй шар цэцэгтэй. Одоо яг энэ шиг нэг юм өнгөтэй нэг цавцтай заяа. Та тэр зургийг баг айжгаас нь одоо байдгүй байхаа болцсон. Шар цэцэг. Хоёлаа нэг Grandi Dottle Tom's зургийг авчихсан санжин. Чи нэг юм зураг авдаг челленж эхлүүлсэн. Тийм зураг. Нэг сар гаруй нэг тэгж явдаг байдаг. Бид тэр чинь нэг тийм ихлэж хүслэлээ. Тэр үедээ л одоо ингэ бодохоор ажигаа хөгжүүлээдсэн байгаа тийм. Айдаа хөгжүүлдэгсэн ба. Айдыг нь айжээ. Ажигаа амар хөгжүүлдэгсэн маа. Тэр өөртөө нэг тэгж ийн гэж бодохгүй хийдэгсэн. Тэгээ энийг ди чинь би нөгөө нэг урагтаал гуйж ийн миний зургийг дараа дийшээ яваад өгөөч гэ нөгөө нэг доотлын зайсан юм Будда ёстой л. Будда ёстойг энэ тийчээ Bubble Tea шинээр нэгтцсэн. Тэсний шив шинхэн борцог нэг дэлгүүр хажууд нь байдаг. Тэр ёстой амар гоё борцсон. Бид чинь бүр ингээ орой болгон бараг оролцоо алхаад орчоо. Ойрхон болохоор алхаа орчоо гоё. Салхилангаагаараа Bubble Tea уугаад борцог гэдгийг явж идэг гэсэн. Би сая ингээ контр юу идэр хайгаадсан байхгүй гэсэн чинь энэ ингээ сагсанд байсан юм байна. Нэгийг дамжуулж хэрэглэхгүй бас ингээд ийм хөрхөн. Бүгд нэг дөр зөгцөрөө шүү. Юм ингээд нэг юм хамгийн аж ахуйч Анук байсан байхгүй юу? Угаасаа юм маа. Би буугийн сонсох юм бол гişөө. Нэг юм яг тэр талаараа тийм заяа. Гэхдээ нэг юм амар олон ид тогшилтай. Чамд юм янз бүрийн амар их өдөг байсан шүү дээ. Нэг юм содон юмнууд. Би тэгээ тухайн үедээ нэг юм юмнуудад амар дуртай байсан байгаад шар өнгийн Нё ногоон өнгийн юм юу? Тийм, тэгээд нэг ногоон өнгийн өмд чи бараа өнгийн өмдөөсөн. Чернилияга өнгийн хоолойтой свитер клипэн дээр өмсөн. Тэр бээр өмсөн. Тий араа шиг л. Одоо тэр надад ерөөсөө ч таалагддаггүй. За миний үзэн яддаг хувцас. Би болохоор яг эсрэг нь заяа. Би болохоор ингээ хав хар юм явчихна. Ерөөсөө ингээ мөнхийн хав хар тоног моногтой тэгээд нэг юм сэнсэн готлоо үсдэг заяа. Бараг хатаастай гутал муталтай. Тэсний битээр амар сайн найз дандаа хамт удсан заяа. Бүр нэг ингээ хоёлаа нүцгэн удсан. Тэгээ тэрэл араад намайг юм бацаалаа. Тэгээд гэсэн. Хоёр гэхдээ одтой ихтэй анх яг эхэлж байхад нэг сүртэй ойр дотн бас байгаагүй юм. Бүгдээрээ нэг жоохон нэг юм байсан тийм. Танилцах аяаны за энэ нь яадаг өгөх юм болоо. За одоо ингээл танилцсан даа гэсэн байдалтай ер нь бол нэвтрүүлэг эхэлж байгаа тийм байдаг гэсэн. Хоёулынгийн яг нэг амар ойрхон болгосон үг гэх юм бол би бодох нь яг юу гэж үзсэн. Хайрлсан болохоор гэдгийг яг бэлтгэлээс авахлал хоёулаа бүр нэг юм зурж байгаа байхгүй. Тэрнээс эхлээд яг нэг юм яг нэг битүү нэг яац юм аа. Анхандаа болохоор нэг амар их цантай сонио охин байна гэж бодсон байхгүй. Чи намайг тэгж үзсэн юм те. Би хэлжлээсэн шүү дээ. Анука ч угаасаа энд нөгөө
Орж ирээд тэр үе чи анаа тэгээ одол амар од тэгээ нөгөө флашлайт дуулцсан. Тэгээд нөгөө бичлэг нь сүүл дээр амар од болцсон. Тэгэл бүгд нөгөө Анукаг таньж байгаа шүү дээ. Тэгээд тэр үед би болохоор нөгөө университаас нилээ дээгүүр ороо шилдэг үлдэх үлдээд нөгөө олны даашаал башаал идэх үлдсэн. Тэгээд хоёр талаас нэг тийм хоёр хүн тэгэнгүүт айл аль нь дотроо тийм биш. Гаднаасаа нөгөө хүний нүдэнд тэгж харагдаад Анук болохоор нэг юм бариу яа нэр ягаан балаа чирнэл ягаан үгтэй шээтэй. Тэг ингээд юм нөгөө хүл барьдаг бүр юм тушдаг дреснүүд байдаг шүү дээ. Яг юм галбар гаргадаг. Тэгээ ингээд яг ингээд цамцоогоод ингээд сууцахгүй. Тэг яг ингээд тэг юм ярихгүй хүмүүстэй. Тэгэл яг ороод ирсэн чинь одоо манай амгааг найз байдаг хамтаа дектин шилдэг төлжсэн. Тэгэд амгаа битээр хамт битээр нөгөө университет найзууд тэгээд тэгээ битээр болохоор өөрсдөө л тэр үеийнхаа богтыг байгаа бодсон нэг очирч байгаа. Тэгэл ингээ харчаал би энэ нөгөө охин байна гэл. Тэсэн чи Анук яг ингээл сууцсан. Тэг би энэ ямар сайн охтууд бүгд хоорондоо юм яриад инээлдэл бүжиг бүлдээд тачаа хинтэй ч юу ч ярихгүй ингээд суугаад ах энэ амар их цаантай охин бэ гэж бодож тэгээд бодох хэрэгтэй байсан маа хаа. Би баян өнгөрөх. Харин би хичээлээсээ харин хичээлээсээ чөлөө аваад давталхан дээрээсээ ээж намайг газ суу оройны 8 цагийн автобусгээ суулгацсан. Тэгээ би хөөх юм шууд 3 дахь шатруу намайг оруулъя гэсэн юм уу гэ би бүр амар баярлаа тийм. Урилгаар биш ээ. Би нэг өксөлт явуулсан байхгүй юу? Дуусан бичлэгээ явуулсан. Би нэг 1 2 дугаар юмд нь мдээгүй байж байгаад би одоо явуулчих гэдгсэн чинь окей 1 2 аль эзэн болцсон. Чи шалгуулахаар бол 3 дээр нь ирээд нэг юутай шалгуулж байгаа. Тэгээ би тэнцэнээс шууд 12 охиноо шалгаруулад реалити шоунд оруулна гэсэн байсан байхгүй юу. Тэгэл надад яг боломж гараад ирэнгүүт нь ээж тэрийнх нь хариуг нь авчиж байгаа штэ. За миний охин хариучин гарцсан байна. Гэлс автобусанд цугаад явчих. Тэгээ бирэгчэндээ очиод бирэгчийн хувцсыг өмс тэгээ орчих гэсэн байхгүй юу. Тэгээ бирэгч болож үзсэн. Бирэгчийн плаж за энийг өмсөө одоо өөр надад юм алга гэд ийм бариу юм ханцуутай чирнэл ягаан үгийн дундуураа юм синхэр шар маран үгийн бараг цэцэг шиг энэ цэцэг шиг юм. Үнээр яг юм анаа харагдчихсан байхгүй юу. Анука бүр яг тас ингэ барьж байгаа юм чи тэр чи одоо нөгөө ямар дресс гэдэг лээ вайны дресс гэдэг лээ бараг тийм баа. Тийм бэб барунг хөл тушсан. Тэгээ тэнцээ чи хөдөлж болохгүй. Дээрээс нь надад таньдаг нэг ч хүн байхгүй. Тийм чи би ингээл бүнжээгээд өөрийнхөө орох хэвээр хугацааг л ингээ хүлээгээд байж байгаа юм чаа. Тэгээ намайг бас тэр үед яг охтууд гэж бодсон. Энэ одоо амар юм нээлттэй юм бэ. Би ч оронготлаа лөө сайн байцгаана. Сайн байна уу чи болж байгаа юм уу? Чи ханаас ирсэн бэ гэл зүгээр ингээд. Тэгэл студент чинь зүгээр ингээд нөгөө амар том бүр хар малгай. Үсч үссэн юм хар болтой өсгөд готл бодолтой орж ирээ. Тэгээ намайг бас амар энэ амар юм өөртөө ихтэй. Их цантай охин бэ гэж заримнацсан шүү. Намайг би бол ингэж ботсон заяа. Энийг харангуут амар тийм хотын охтууд ийм байдаг юм байна л гэж би боцсон. Та чинь бас яг жоохон хоцорч орж ирсэн шүү дээ. Би харин жоохон төвчрөөд ороод ирсэн. Тэгээ мангар өөртөө ихтэй охин байсан байхгүй. Орж ирсэн л хэвээр. Сайн байна уу? Хамгийн чанга хатаа гэсэн тийм ингээл би яа тэгээдээс нөө өөрөө ойлгоогүй за зүгээр бадаг готлал хоцорсон хүн чинь нэг юм банцуу баавгаал шууд сайн мэцханаа эхэлсэн үү тэрийг нөгөө гой чилчихгүй ингээд нэг юм жоохон бадангой л тий за ингээд хэлсэн бүр ичиж өгмөр тэгэл бүр 12 гишүүндээ ороод эхлэнгүүт нь би яг танилцж байгаа юм. Эмнэлэгт бөөндөө нэг үзүүлдэг штеп. Бүх эмчилгээний нөгөө юм явцыг ингээ авдаг. Тэр үед ингээд Ангелинатай яг танилцж эхэлж байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр яг Ангелина гэдэг чинь энэ ямар хөөрхөн юм Орос царайтай охин биш Оросын эрдэл эзэлсэн билээ. Би тэгээд тухайн үед гэж мэдчихсэн. Би бас харж ямар царайлаг юм бэ гэж бодчихсон. Амар царайлаг гэхдээ тийм. Үнэхээр харчаад бүр яг ангаас ийм хөөрхөн хүн гэж бас байдаг л гэж бодчих. Давхраа хит давхралтай шүү дээ. Харин тийм ингээд 1 2 3 гэд ингээд давхралтсан. Тэгснэ ийм дөрлөсөн царайтай. Тэгснэ ингээд аим гоо цаг ярьсан. Би яаж байгаа цагаан ярьсан болох мөрөдлөөсөн. Цагаан ярьсан болох мөрөдөлтэй. Тэгээд цацгаа тийм охин харцаарч дуулчихж байгаа юм шууд. Энэ контр байхгүй юм байна. Би одоо шууд сормуусаад тавих юм байна шүү дээ. Миний бодол гэхдээ үнэхээр хэцүү бодолтой нөө. Би хажуудлын цэцгийг нь бол зурж чадахгүй юм байна. Мэрэл зурагдаж таах. Чи бол болчихоо. Арай болов найз нэм чадахгүй нэ. За энэ ингээд би чаднаа. Болно. Хоёлаа яг тухтайхан шиг л бодъё. Яарж мараа ботчих юм бол бас. Их бах тийм. Тэгээ манай угаасаа юу ч юм штэ.
нэвтрүүлэг манай подкастын юм чи зүгээр сайн боддог байх ямар ч шалга байхгүй. Зүгээр өөрийгөө гоё ингээл царил ийм л бодол хийх гэж байгаа бол биш. Тийм. Би чи юм смокинг төр бол урагтаал. Чи тэгтээ тухайн үед амар л боддог биш. Тэр үчи зүгээр ингээд дээд одгоо ингээд харлаж нөө. Нөгөө эмогийн хэлсэн чи. Тэгээ өснө ингээ урдуур очиж тэгээ ингээд тэгээд ингээд хэлмэлээ гаргаж би бүр тийм байсан гэж таад бод. Одоо ямар ч тийм байсан шинж байхгүй. Би бас хэдүүлэн нөгөө нэг бэлтгэлийн барьдаг. Яа тэр өстэй. Сая сүүл харсан чинь нэр ийм газар байсан штэ гээ би бүр эргэн санаад. Тэгээс даад болохоо тэр үед манайх яваад байдаг ус болохоо би арай гайгүй энэ эдийг бодол ойлгомжтой байсан. Миний бодолд бол өстэй үнэхээр хөвчлөлтэй юм болж байна. Зөвхөрлуулахыг ч бол сайн чадсан шүү. Харлаж будагдах ёстой юм шиг харагдал байна. Тийм. Би бол хар өнгөтэй үл ойртож үнэхээр ч чадвал. Дандаа л бороо буддаг болохоор. Би яг хар жоохон л оруулдаг. Энэ дээр бол бүр хар бүр амар болсон. Тэгэхээр нэг жоох яаж оруулах юм битггүй. Хар өнгөч ерөнхийдөө оролдоход жоохон хэцүү өнгөтэй ер нь. Яг ингээ бодцохоор жоохон юу мапантай шүү дээ. Сэний маань юу? Би нэг сонирхолтой асуулт асуугаад. Чи олсон мөнгөө хөвчлэн юунд илүү их зарцуулагдаад байгаа юм шиг чам санагдав. Юунд илүү хөвдгүн? Олсон мөнгөө. Олсон мөнгөө ч гэжтэй ер нь мөнгөө юунд дийлэнх юм гэж зарцуулдаг юм шиг санагдав. Одоо тэгэл нэг эхлэл ямартай шидэн нөгөө гарах хэвээр сарын юмнуудаа олоогөөл тэгэл ер нь яг нөгөө өдөр тутам хэрэгжилж байгаа авч байгаа юмнууд гэдэг тэгэнгүүт дандаа нэг юм би чинь нөгөө дэлгүүрний хүүг нь орж марж нэг амттай иддэг хүн биш шүү дээ. Ер нь сүүлийн үеийнээс нь амар тийм болсон. Амттай юм дуртай. Жохон гэдэг юм л бол амттай мэдчих гээл өөрийгөө хурц гаал гэдэг нэг юм. Гэтэ нэг тийм үе бэд юм шиг л шүү дээ. Би одоо нэг хэсэг амар ингэж юм шоколад маклааднаас гарсан байж байгаа. Тэгснэ гинтгэл би амар шоколад идмээр санагдаад бүр ингэ. Чоор амар идсэн. Тийм амттай л юм уумаар юм гэмээр санагдал. Тухайн үеийн нэг тийм дааврын өөрчлөлтнөөс бас болдго юм шиг л шүү дээ. Харин даавар уус яг хоолны дуршил тэгэл арьс ус бүх юм нөлөөлдөг. Даавар тэгэл зүгээл бүх юм нээс тийм. Тэгэхээр нөхдүүд ер нь даавраа удирдах сурах хэрэгтэй амар чухал. Ээж залгаж байна. Тийм дээ. За тэгвэл заяа. Одоо би ингээ асуултаа марцчихсан. Би уг амар хөрх асуултууд бэлцээ. Одоо нөгөө юу гэдэг штэ эмэгтэй хүнд байдаг хамгийн эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг хамгийн нэг тийм гоё зүйл. Ээж болох шүү. Ээж болох юм. Ерөөсөө л ээж болох. Энэ бол бүр 100%. Яаж ч гэсэн тэр бүр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ялгарх юм нь бол бүлэгтэн дундаасаа нэг юм амь төрүүлж байгаа болохоор илүү ондоо авах тий. Одоо нөгөө их хүн гэдэг нэрийг зүудэг. Одоо нөгөө тэр нь амар гоё нөгөө яг хүүхэд төрүүлж байгаа тэр нэг процесс. Тэр нөгөө аав бол одоо арай бас нэг арай өөр нөхцөл байдал байгаа байхгүй. Тэг нэг ээж хүн гэдэг чинь тэг хүүхдээ нэг юм 3 4 нас хүртэл ялангуяа бүр холбоотой. Тэг нөгөө насаар нь ингээ хүн холбоотой байгаа ч гэсэн тэр үе хүртэл ингээ хүүхдийнхаа бүх юмыг мэдэрдэг хоорондоо холбоотой хэвээр байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм би дотроо хүн үүсгээд тэрийгэ төрүүлээд тэгээд ингээс нь цагаан өнгөтэй бүр сүү гарна гэдэг л юм эмэгтэй хүний хамгийн гоё бахархмаар юм ин л баг. Тэгээд нэг юм арай хорвоог уужуу хардаг юм болов. Уужуу гэх юм мэдгүй нэг арай зөөлөн байдаг юм болов. Тэгээд арай хорвоог зөөлөлж идэг эмэгтэй хүн байдаг байх л гэж л боддог шүү дээ. Гэтэ ээж болох бол үнэхээр яалчгүй л зүгээр л одоо би тэгэл ээж болохоор болох юм бол одоо хизээ нэг цагт би бас хүүхдтэй болж таараа шүү дээ. Тэр үед одоо тэгэл та хэдээс зөвлөгөө авна да. Тэгээ шүү дээ нэ. Тэр миний тэр амар тэр талаараа бас туршлага солилцдог байсан. Ах яг би минийгоос асуувал төрхийнх юм. Минаа төрүүлээ төрчлөө. Тийм төрүүлээ төрсөн. Витершэн нэг имлэгтэй бүр нэг имчтэр төрсөн байхгүй. Тэгээд яг сатгасч асуугаад за найзаа одоо яах вэ? Инхүү тэхүү гэлээ.
Тэр бас ер нь их гоё юм лээ. За тэгвэл одоо яг эсрэгээр нь заяа. За. Эмэгтэй болж төрсөнд эмзэглэмээр жоохон хэцүү байдаг зүйл юу гэдэг. Даавар гэхгүй. Эсвэл юм даавар ясаар Даавар амар хэцүү. Найсан бүр даавар гэхэд амар шалаад байгаа хөө. Тэгээд сэтгэл санаанд шууд нөлөөлнө. Тэнгүүтлээ тэрийг нэг хүчээр ингээд албаар жаргалтай болох гэж үзэл мэзэл ингээд байгаа амар хэцүү. Энэ нөгөө нэг сарын юм нөгөө мөчлөг байгаа шүү дээ. Тэгэл яг нөгөө овлет дуусаад сарын тэмдгийн өмнө бүр үнэхээр даун болж байгаа хөө. Ингээд бүр зүгээр юм нэг юм өхмөл амтай гэдэг шиг. Ярсан өхмөл амтай хүн болоо хэсэг. Тэгээд буцаад сарын тэмдгийн дээр дээшлж байгаа хгүй. Яг энэ үе тэр нөгөө сарын тэмдгийн тэр өвдөлтийг ингээд өвдөлттэй эрдэл төрлийн юм байна тий. Тэгээд энэ гэхдээ төрсний дараа юм болцсон. Тийм үү. Миноо тийм хийсэн шүү дээ. Тийм цааш амар өвдөлттэй ирж мэрдэг байсан ахгүй юм. Одоо цааш цааш айг болцсон багс магадaltaй. Яг юм сонин эсрэгээр зарим үнд өөр гэдэг юм бэл. Ер нь бол энэ амар хачирхалтай даавар бол угаасаа яаж ч эмхтэй хүмүүсний хамгийн хэцүү юм ин. Даавар тэр сар болгоо сарын тэмдэг гэж байна. Тэгээ угаасаа эмхтэй хүнд юмнууд арай жоохон хатуу. Тэр тусмаа урлаг эмхтэй хүнд илүү хатуу ч юм шиг. Тэр нас нь эмэгтэй хүний яг урлагийн нас айгүй хогинохон гэдэг. Харин эмэгтэй хүн карьер тал дээрээ тийм эд үе дээрээ л сайн ингэж карьераа бодож явахгүй бол тэгээ нөх хүмүүс эмэгтэй гэдгээр нь ингээ жоохон дээрлэгч гэдэг юм шиг одоо юм машин барьж байгаа төртөл тэр амар ажиглагддаг шүү дээ. Ер нь ингээл амар эрэгтэй жолооч нар илүү юм дайрч ингэж яадаг ч гэдэг юм уу. Тэгээд машин барих дээр бол яалч эрэгтэй хүн илүү самаажлагтай юу гэвэл би бол тийм ээ л гин. Үнэхээр шал өөр өгдөг. Тэгтэл яг ингээ зам дээр гарахаар нөгөө би анх жолооч болчоод намайг нэг ах ингээ цонхоо буулга гэцэхгүй. Найз нь тэр үед нарны зам дээр 30 км/цагийн хурдтай явж байгаа. Тэр бол миний буруу л да. Үнэхээр миний буруу. Гэтэ яалч шинэ жолооч болохоор дасгаад амьдаа ингээд удаан аль чадхаараа би хичээж байгаа байхгүй амьдаа хүн түүг утгахгүйгээд. Гэсэн чинь тэр ах буулга гэд тэг би ингээ буулгаад яасаахаа гэсэн чинь би амьдаа ингээд энийгээ тэр ах буулга гэсэн. Тэг наа шоолоодсэн юм шиг байна. Тэгэхээр би амьдаа за хичээгээр яахын дөө гоё болно шүү гэж хэлэх гэж байгаа юм болоо гэж бодсон. Их гууртай тийм болоо наа чи мөрөөдөл юм хэлээд. За. Хөөе явж чадахгүй бол наа замаасаа зайлаач. Тэнийг юм уу чи зайлаач наасаа гэд өцсөн чим чин чигчлүүнийг юм хэлээ. Тэгэл яваад гэсэн шууд. Тэгэл хаалгаа ингээд инээж ирсэн юм. Тийм энийгээ доошлал таа гэд ингээд байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд амьдаа бас надад урам өгөх гэж магадгүй гэж бодоод доошлалаар яасаахаас дуучлаарэ дүүн шинж жолооч юм аа гэсэн чинь урдаас шууд чи наа зам амдрууд яарууд зайлаач юм уу тийс юм чигээл тэгэл би шууд шокнд ороод шууд аваад татал нэг хажуудлын нөгөө тусгалгаа офис гэдэг чинь тэрний ишээ ингээд кармалуу зогсоод тэг яг ингээд хэдэн минут болоод тавьшраад тэг бөвтөлчихсэн. Тэгвэл нөгөө амар том биштэй эргэтэй хүн чинь ингээд шууд ингээд орилохоор аавараш тэгж орилуулж үзээгүй хүн чинь шал танихгүй эргэтэй хүн тэгээ загнуулж гарч ирсэн амар хэцүү лээ. Тийм шүү дээ. Гэтэ ямар зөв юм. Өөрөө гэтэ тийм жолооч нар байдгаа. Одоо би бас одоо ингээд энэ жилээс машинтай илүү ойрхон найдалж байгаа байхгүй юу? Тэнгүүд нэг чадахгүй матахгүй юу вэ шүү дээ. Тэнгүүд тэгээл аашлны. Чи яаж яваад байгаа юм бэ? Өөрөө тэгж байгаа тэгэл яаж яваад байгаа юм бэ гэж хажуунаас ирэл загнаал. Амар дээлгээр урд гэж жорж байгаа. Болгонд хэрэгцээ байгаа шүү дээ. Машин унах. Тэгэхээр аль чадхаараа л ингээл явж байгаа. Бас нөгөө талдаа хүн төвөг удаж явдаг. Үнэхээр ингээ хэцүү явдаг хүмүүс ч бас байгаа. Тэгүн гот ингээд хичээж байгаа л тэгэхээр хэвээр айгүй мохол. Аль амьдаа л төвөг удахгүй гэдэг чинь яг хажуугаар гүйцэж төрүүлэхийг нэмэгнэнд нь ороод ингээ явж байгаа байхгүй юу? Наа хүсвэл намаа гүйцэж төрүүлэх бүрэн боломжтой байсан. Тэгж чи тэгж ажилтдаг бол амар муухайс надад л. Яг иймэрхүү юм амар имзэг байдаг. Ер нь жоохон иймэрхүү тал дээр ихтэй хүмүүс, эмэгтэй хүмүүсийг жоохон ингээд жоохон дэрлэгч гэж яддаг юм шиг нэг тийм шүү гэдэг санагдаад идэв яагаад ч юм. Амар ахнаар би. Хичнэрч би. Хичнэрч байна бүр амар орилж морилж бууж ирж зэнж байна. Тийм. Тийм хичнэр байна юм шиг. Эхний яг жолооч болсон нэг хэдэн сар бол хүн амтнд их загнуулсан. Би ч тэгэл нөгөө нэг анх яг юу ачаад би машины ч унж алах уу гээл тэгсаах үлгэгч гойж байгаа. Гойж гэл тэгэл халт барьмай тэгэл уус надаар ямар бариулах вэ? No, яв гэл. Унаалахгүй гээл тэгж байгаа чи. За миний бодолд бол ер нь бол ойролцоогоор төгч байна. Тэгээ жоохон будгаар угаасаа энэ цэцгүүд нь тодорч харагдахгүй болохоор аль болох гуашаагаар сайн халт гаргаж ирээд байгаа зааваллаа. Нэг хиний vibe орж ирж байна. Заараа лаарсан ээ.
Зарал гарсан аа. Аха. Midnight Sun. Never ending midnight sun. Нэг. За заашгүй төгчүүл байгаа бол болоодоо л гэж бодоод шүү дээ. Наас яг яаж смоки болох вэ мэдэхгүй. Арга буюу урт юу зурлаа. Контур зурсан уу? Смоки гэхээр ялч нэг юм урт контур шууд санаанд бод юм байна. Тэгэхээр тэрийг хийчих юм бол энэ дээр бол урт контур байхгүй байхгүй. Сурмар санаас юм уу? Наа бодно. Чи энэ сурмарсыг ашиглах уу эсвэл нөгөө нэг юм хойшоо жоохон эргүүр мэрэгрийг сонгох юм уу? Энэ болохоор зөвхөн нөгөө үзүүр дээр нь наацсан юм шиг байна энэ охин болохоор гэдэм үү гэж бодвол энэнийг энд нэг юм сурмарс байна. Энэний хамгийн жижиг нь баг ингээд наачвал яаж юм? Хамгийн жижиг яг сүүл дээр юм шүү. За чи өөрөө мэд. За энэ үр дээр цаваатай юу? Наадах чараа. Үр дээр цаваатай юм байна. Доороос нь дээш ингэж наадаг юм байна. Тийм ээ. Тийм. За үзье тэгвэл тий. Үжи. Тийм байна. За одоо би нэг гоё асуултаа босцсноос авнаа. За. Ийм өөр дээр цаваатай сарнасууд таамар шүү. Ямар үед заяа өөрийгөө үнэхээр хөөрхнөр мэдэрдэг вэ гинэ? Миний өөрийгөө хөөрхнөр мэдэрдэг гэдэг. Мангара манайхад ингээ хамтлагаараа бүүндээ бижингод манай их гэрэл дандаа ингээд юм тод гэрэлтдэгс аахгүй юу. Тэгээ ер нь ингээ илүү нэг гоц харагдана гэх юм төв юм лээ. Юу гэсэн юм лээ. Уусаал юм царилэг хүмүүс харахтаа уу гэж мэж ярьдаг гэсэн. Тэгээ өөрөө тэрэнд энийг ингээ итгэж мэддэг мангартаад байдгийн. Мангартаад байдгийн. Харин би яг тийм тий ерөөсөө нэг тийдэггүй амар сайн. Би амар жоох өөрт итгэлгүй юм шиг байна. Би тэгтээ бүр амар итгэлгүй байсан шүү дээ. Тэр ихт чинь батга гарцсан. Амар хэцүү би хүний үдээс харж чадахгүй байнга туслагддаг. Яг тэгдэг байсан. Яг ингээд байнга туслагддаг бүр тий. Нөгөө нэг юунаас болоод 1 минут ч болоогүй хахад миний шууд туслагдаад амар харагддаг. Тэгээл тэрүүнээс хичээл дандаа паудер цонхон дотор явж идэг байнга л ингээл нүрээ ингээ хураа олох гэж паудер ингээл төрхөөлөдөг гэсэн. Тэг тийм болохоор нэр нь Анукагийн яг энэ сэтгэлийг яах гэж бас тэнийг юм ярьдаг байсан. Ингээд нэр инээт юм шүү. Гэнэ инээт гэдэг тий. Тэгээ зассан шүү дээ хичээж агаад. Тэгвэл өстө амар тэнийг бил хүн ядны ингээс шоолоод оюутан болсон чи шоолоод идэх намайг тэгж нэдэг гэдэг. Болсон. Амар шоолуулаад. Миний хувьд болохоор өөрийгөө хөөрхнөр мэдэрдэг үе заяа. Нүрээ гой будаад, нөгөө гой хувцас өмсөд, гадуур алхах үед би илүү хөөртөө итгэлтэй, тэг хөөрхөн болдог. Гэтэ энийг би яаж сүүлд нь мэдсэн бэ гэвэл манай нөгөө багш л хэлж ирсэн нөгөө нэг яшийн шалгалтыг өгөхгүй. За миний хүүхдүүд маргааш тэгээд хамаг гой хувцас өмсөд ирээрээ. Яагаад вэ гэвэл хүмүүс чинь өөртөө гой хувцас өмсчгөөр илүү шалгалтын дээрээ итгэлтэйгээр оролцох боломж амар их байдаг юм аа. Тийм болохоор аль болох хамгийн гоё хувцас өмсөд тэгээд ирээрээ гэж мэддэг байсан байхгүй. Тэгээд тэрний учир нь би одоо л ойлгож байгаа. Гэтэ үнэхээр үнэн зөвлөгөө хэлж тийм бодлоос шалтгаалаад өөрчлөн гэж бодоод юу нэг айгүй олон зүйлсүүдийг авсан. Тийм байна. Үнэхээр тэр мэдэгдэж байна за сэтгэл амар гаргасан. Үнэхээр яасан. Тэгээд өмнөх дугаар дээр болохоор ингэсэн байхгүй ямар амар цолгоо юм бэ гэсэн нэг юм байсан комент хийсэн. Тэгэхээр би энэ хоёр талдаа ингээ хоёр ургамал оруулж ирсэн. Таяд харж ивэл доор засаал. Тий. Тэгээ энэ удаагийнхаа дугаарыг илүү гоё бүтээж байлаа гэж одоо сая ингээд кофеин дээр гоё кремэ тавьсан. Энэ бол үнэхээр л аажин кофе доо Nescafe-тэй яг ингээд юутайгаа кремтэйгээ бүр зөөлөн маш гоё хамттай болж байна. Сая крем ингээ хутгацгаа бүр үнэхээр гоё. Тий. Бүр илүү юм зөөлөн болчихсон юм байна. За хайлайт айлын юм бол алин ч үжилж штэ. Одоо энд болохоор арай жоохон өнгөлөг юм байна. Тийм ээ нөө. Тийм ээ. Энэ за энэ затгуулнаач. Энд нэг юм жоохон ягаан туяатай гэхдээ юм нэг юм цайвар дүнгийн хайлайт байгаа. Би харин чиний хайлайтын юм чинь хайцаад юм цэнхэр өнгөтэй болчихсон. Энэ өнгө чиний багс ахгүй юу? Гулгaalцээ. Зүгээрээ. Энд нэг тэнийхээ багсаа баг бүгдийг бочлаа. Би бараг гэхдээ ерөнхий баг болчлоо. Болчлоо шүү. Хараа да. Амар хөрхөн чи бүр гэхдээ яг тэр midnight цаана. Бүр нэр энэ дууг яг энд бүр авчиж тавиараа заа юу бүр. А тэр хаана энэ тэрийг харъя гэ. Оруулж ирээд яг энэ та эд доор ингээд жишээ бол яг тэр бүр шууд санаанд орж ирээд. Чи
Чи өөрийнхөө заяа. Хамгийн тийм тэрүүгээрээ жоохон бахархдаг гэдэг юм тийм green flag байгаа юу? Би ч амар хүмүүжлтэй. Аха. Ер нь тийм нөгөө тусаар нэг юм ахмад настай хүнээ тусч тийм. ер нь нэг юм. Манайхан дундаас хамгийн их шүтлэгтэй хамгийн их энэ дээр нөгөө ширэн дээр гарч болдгоо модгүйгээ нөгөө нэг ээж мэйлэр тэгдэг штеп. Яг нэг ээж wife-тэй байсан гэхдээ бүр яг юм өстой болохгүй юм оруулгүй гэр оронд ингээд эхлээд орохтой ингээд арцуугал ингээд бид хоёр чи өөрсдөө өөрөө ингээд бүтэн ингээд арцаар юу яснаа өрөөнөөсөө гараал амар ингэж уугуулаад ингэж ингээд идэгсэн штеп. Тэгээд бид хэд нөгөө бүгд өөр шашинтай. Аха. Хин ямар гэдэг хэлэхгүй ч гэсэн ямар ч яг ингээд нэг юм өөр заяа. Нэг шашны юм шиг мөргөлтэй шиг болгоод. Шашны мөргөлтэй бид болгоод. хоёр ингээд өрөөндөө Google YouTube-с ном тавьсан заяа. Гэсэн ингээ арц мөрөний шилэн тагн дээр арцуугалаар тэргэрч ор мороотаа гэсэн ажид нэг нь толгойн дээр библ ашаалт ингээ Дуулж муулаад идэв юм л тийм тий. тэр нэг амар гой хүндлэг гэсэн тийм ерөөсөө шашинлал нь орж Тэгээ нэг угаасаа шашныг хүнийг ер нь юм шашин номоор нь ингэж жааж хийх амар өөр мухаштай. Тийм. Тэгээд ингэдэг байсан. Би тэрийг сая саналаа. Тэрийг ярьж болох уу мэдгүй. Хэдlээ нөгөө нэг юм гэртээ за гэрээсээ хараад байж байгаараа гэж солиордог гэсэн шүү дээ. Хөөе. Чи ямар тэнэг юм бэ? Би нэрээ хэлэхгүй гэж бодсон шүү дээ. болдгүй юм. Болохгүй. Би ингээд талаар чамныг ярьж өгөхгүй тагтчихаа. Тэна за Моёр. Муу бүхэн халаар гэнэ. Гинт амир дарк ингээд гэрэл мэл унтарч унтарлах гэдэг. Юу болсон байхгүй юу? Хэдлээ чи тэгэл нэр өгч мөгөөл. За гэрээсээ харж байгаарай. За гэрээсээ харсан уу гэж ирэх болгондоо ингэдсэн шүү дээ. Тэгсэн чи хий ямар ч тийм байгаагүй зүйлийг хэдлээ үүсгээд тэргээ bijүүлээд нэр өгөөд тэргээ ингээд юм битээ болгоцсон лээ. Хэдлээ нэг юм байдаг багт ингээл ийшээгээ сайн ороогүй юм. Чи ороогүй миний хаанаас гараад ирмэрүүгээ бид ингэ жоохон гайхаж майхдаг үе байдаг гэсэн штэ. Байхгүй юм хэдлээ нэрлээд одоо тэгэхээр нэрийг хэлэхгүй шүү. Нэрлээ би бүр нэрийг санахгүй байсан. Тэгээд ингээд кэрлээд гэрээсээ харсан уу ингээ яриад идэг. Тэрнээс болоод тэр гэрт маань ерөнхий тиймэрхүү зүйл үүссэн гэж сүлд бол нэг юм сонсцээ. Тийм болсон гэсэн. тэр ихтэй хэдүүлгээр дэндүүлж штэ. Тийм дэндүүлсэн байсан гэсэн. Сэлэнгээс ирэн гутлаа. Тийм. Ой яг нэрийг хэлчих. Болгоо шүү. Нэг тийм юм тохиолдол байсан гэсэн. Тийм байсан мэлээ штэ. Энэ нэрийг шууд ньютлэн заяа. Нэрийг нь одоо дахиж таад юу нэлээд дэмий. Тэгээ нэрээр нь битээ дууд. Тэгээ ингээ ийм байсан байхгүй юм. Жижигхэн хүүхчиг гэх юм аа юм. Бүсгэр ийм зүгээр юм байснаа ингээ тодороод, томроод, хүн шиг болоод бийцсэн байна гэсэн баг. Тэгээс бид яатал юм яа л та тий. Хэдүүлээ яг байхгүй юм ер нь тэгж ярьж мэж болтгүй юм гинэ. Тэгээ нэг тиймэрхүү юм болсон байна лээ. Тэрийг ярих гэсэн. Юу амар green flag-аас амар дэлээ ороод ирв тий. За миний green flag за чи намайг юу гэж бодож байна? Ямар green flag-тэй байх магадaltaй гэж бодож байна? Хоноод нэг ингээ бодлохоор зөрүүлээ чинийхийг асуухгүй яваад энэ тэгээд тооцлаарай. За байд. Асуух шаардлага байхгүй би ч бас өөрөө хариулж болно л да. Би зүгээр одоо зүгээр чамаас юу л та ямар байна гэж зүгээр асуусан. За би бол шууд хамгийн түрүүнд орж ирж байгаа нь айгүй юм нөгөө гэгээлэг гэж бодож байна. Ер нь хүнд юм нөгөө хажууд байхдаа нэг юм хүнийг даун болгодог гэх юм уу? Тийм. Тэгээ энэ нь бол Анука тийм байгааг байхгүй гол нь. Тэгээд өөрийгөө амар засцсан. Бүр юм анх бол цаа чи ингээд амар нөгөө сэтгэлээр унаал яг иргэн тойронд байгаа хүмүүстэй шууд очиж яриад ингээд амар ингэдэг байж байгаа. Сүүл рүү болохоор бүр юм иргэн тойрондоо байгаа хүмүүст амар юм бүр энерги өгдөг ингээд юм зүгээр хамт байхад амар юм тухтай. Тийм болсон. Өөрөө ингээ Анука нэг юм байна. Хамгийн том чиний бүр хамгийн том давуу тал чинь чи өөрийнхөө алдааг амар сайн олоод тэрийг амар сайн засч чаддаг. Вау. Энэ бүр амар үнэ. Анука яг тийм ихгүй нөгөө өөрийгөө яг юу нь болохгүй байгаа амар мэддэг. Тэгээ өөртөө амар ярьдаг. Анука бүр амар ярьдаг. Тэр нөгөө нэг сандарсныхаа араас нөгөө нэг тайз руу гарахаас өмнө ингээд залбирдаг ингээд өөртөө дандаа тэгээ ингээ өөрийгөө дүгнж ярьдаг. Тэгээ юм бичдэг. Би нэг амар юм ахууч гэдэг юм яг юм аж ахууч гэх биш арай нэг юм өөр үг байх хэрэгтэй байна энэ нэг юм амар өөртөө ярьдаг тэгээд юм төлөвлөгөө сайтай гэх юм уу эсвэл тийм болов
Яг төлөвлөгөө яг сайтай бол биш заяа. Ер нь жоохон салан задгад дуу байж магадгүй. Гэхдээ би аль болох өөртөө ярилцсан. Одоо жишээ нь би өснийхөө учрыг ингээ олж чадахгүй байж байгаа. Би нэг сүүлд ингээ гадагшаага эргүүлээд өсмөстэй болсон. Энэ л миний яг нүүрэнд тохирох өсний засалт юм байна гэж би тэрнээсээ дандаа тэгж нөгөө тийм гараа болгон дээр тайсан дээр гарах болгон дээр тэгж янзлах хэлсэн. Тасралтгүй бүр ингэж өөрөө хөгжүүлдэг байхгүй. Ингээд нэг болохгүй байгаа юм олж хараад тэрэн дээрээ ингээд амар сайн дүнэлт тэгээд тэг ингээд гаргалгаа амар хайж мэдэг. Тэгээд хичээдэг. Хувцсны тал дээр байгаа шүү дээ. Би ингээ амар неомон тод ингээ өөртөө тэгэхгүй сонин хувцснууд өмсдөг болж байгаад сүүлд нь ингээ аль болох өөртөө цохих өнгийг олоод хувцлан дээр тэгсэн дээрс нүүр бутлан дээр би бас илүү яг тэгсэн гэж бодож байгаа. Контр би зурж чаддгүй та дээр зуруулаад хөмсгөөч зурж чадахгүй та дээр зуруулж мууруулаад ингэдэг байсан шүү дээ. Давтаал будаал дахин будаал гэж яагаад яг өөртөө тохирох ингэж бодох юм бол миний нүд миний царай илүү гоё харагдах юм байна гэд тэр болгон дээр ер нь л гаргалгаа гаргаж явдаг юм байна. Тийм би бол яг тэрийг бол амар сайн мэддэг. Яг нөө битэр чинь нэг өрөөнд хамт байдгаас болохоор яг нэгнийхээ өдөржин юу хийж байгааг тэр зам амар сайн мэддэг. Тэнгуут анаг болохоор дандаа яг ингээ яг тэр үедээ өөрийнхөө болохгүй амыг харчаал тэрийг өөрөө ингээ тэглээд яг ингээ хардаг байхгүй. Биний юм байна гэх тэгэл яаж байгаа манай анаг чинь юу өөрийнхөө ташаа машаага амар ингэж яадаг жааж хийдэг байхгүй би ингэ том ташаатай машаатай гэл тэгээ одоо бол тэр хэмхэ болцсон байх. Одоо бол том онцгтой гэж боддог гой зүйл гэдгийг одоо өөрөө ойлгоцсон байхгүй. Ер нь гэхдээ ингээ анх ингэхээс эхлүүлээд чиний хамгийн том давуу тал ер нь тэр юм байна. Ер нь миний хамгийн том чиний бүр юм бахарах green flag ч тэр баг. Green flag red flag би яг юу гэдгийг яг сайн ойлгодогчгүй яг үндэ. Одоо red flag гингүүд нөгөө нэг юм жишээ нь би нөгөө нэг ингээ хүний яриаг жоохон таслах гэдэг юм лээ ч юм уу. Жоохон ингэж ярьчаад тийшээ очиод муулж ярьдаг ч юм нэг тиймэрхүү нэг юм жоохон токсик үйлдэлүүдийг л green red flag гэж хэлдэг юм байна гэж би бодоод байгаа. Миний green flag гэх юм бол заяа. Би өөрийгөө дүгнэхтэй би хинтээч нөгөө нэг юм харгалцахгүйгээр царай зүс нөгөө байгаа байдалтай харьцуулахгүйгээр зүгээр хинтээч бас хамаагүй яг л адилхан харьцдаг гэж өөрийгөө боддог. Энд ч байсан хамаагүй бүгдийн яг ингээл нээлттэй харьцдаг гэж өрөндөө. Ер нь яг би тэр ер нь тийм шүү те. Бүгдээ яг тийм болохоор амар юм юу байсан баха. Ингээд нэг юм ойлголцоход амар байсан. Ялангуяа битээр бол бүр ингээм хамт байхдаа бараг санал зөргөлдөж үзээгүй те. Ингээд яг нэг зарим юм дээр л ингээд хэлсэн ш. Нэгийг ингээм амар сонсдог. Тэгээд ингээд яг бүр ингээм нэгнийг амар сонсдог байсан баха. Одоо ингээд бодохоор тэг нэгнийхээ ингээд дургуй зүйлийг мэддэг. Ямар үг хэлвэл гомдох вэ гэдгийг мэддэг болохоор тэрийг ингээд амар хүндэлж ингэж харцсан. Хоёр бол үнэхээр л амар нийлдвэсэн тийм. Хин хүнээс хэлдэг голоор зүүж орох боломжгүй. За ингээд хамт бит хоёр очоо бит хоёр очие гэж хоёр тийм. Бүр хамт усан дорж байна. Энэ амар инээдтэй миний төрсөн өдрөөр нэг минт гөргөө. Йоо тийм бүр амар тэнэг за. Миний төрсөд ингээ 12 цаг болоод өнгөрчихөж байгаа хгүй. Би тэнцээ нэг за 0 орчоод усан дорыг би бодчихсэн. 0-д ингээ сууж исэн чинь хаалга онгоолгоод бичлээ. Байдаг гэж бодсон юм. Чиний утсан дээр үү? Үгүй гүрүүч. Одоо ёо тэр бүр амар илхийн цаа ёо. Тэр ингэж наавгүй пранк ч юм уу. Үгүй яг сууж байгаа. Нөгөө найз цаасаа Сүйтэд одоо энэ чинь дараа стори дээр оруулаад жилээ дараа жилийнх нь хөргөн жилээ ёо бүр тэгээд тэр инээдээс тэгээ тэрийг цаас ярьж арай болохгүй хаа. Тэр яах юм бэ? Тэр бүр дими. Тэрийг дараа чич хоёлаа яриацгаа. Үнээр инээдтэй бас нэг юм болж исэн. Тэрийг бүр ингэж бодохоо Анукогийн царай бүр ингэж яг сүнс арцсан юм шиг болчихсон. Тэг хөгжлийн амар хөлт өгсөн шүү дээ ч юм уу. Оюу толгой малгай явах гэсэн амар гойсон тий. Хоолнууд амар гоё. Тэр хоол өстэй гойсон шүү. Оюу толгойн хоол гоё гэдэг бид чинь наадмын 5 хоногийн яг юугаар ингээд 5 10 тонсон. 10 хонсон. Гэтэ 5 өдрийн юмсахгүй. Дундаа ингээд нэг өдрийн зайтай ч гэдэг 2 өдрийн зайтай гэдэг нэгтээ 5 удаа тайзан дээр гарах тийм юу байсан аахгүй. Аялж маялаад тэр өстэй гоё юм тий. Гээл байгалийн үзэнгээ ингэж мэж явж байдаг. Ер нь тэр дэмчгийн хийдэл явж байгаа. Дэмчиг. Тэр аим гоё гэдэгс аахгүй. Би бол дэмчгийн хийдээр тэнд зүгээр жинхэнэ миний яг чийл цэгтэнд байсан. Би ч нэг амар юм борхон шашилдаг хүн чинь яг тэнд очиад ёо амар гоё юм чи би ч тэнд очиж баг 108 өргөөл сүгдчих өргөөд тий. Стүгэн гоё.
Энэ ч яг юм шашиндаа бүр яг юм байсан заа. Би бүр нөгөө амар шаастай өгч өгнө. Харин яг юм тийм байсан. Байгаль дэлхий ерөөсөө газар нутаг Монгол улс ерөөсөө амар үндэсгэх үзэлтэй дээл мэйл гэл яг юм ярьдаг. Тэгэл бурхан шашны газрыг амар хүндэлнэ. Гандаа орно, хоббийн гандаа орох шиг яг тийм байна. Хоббийн гандаа орох. Бүр яг тийм биз тэгэл. Автобус суугаад гандаа ороод тагтаа олоо сууж идэг. Тэгэл дуусгараа тэгэл хүрээд ирдэг яг тийм. За одоо би нэг гоё асуулт асуугаад тэгээ ер нь л өнөөдөр нүүр бодол нь болцсон шүү дээ. Болцсон хоёлаа болцсон гэж бодож юм би. Одоо бол болцсон санагдаж байна. Хоёлаа бол яг л үнээрээ чадсан санагдаж байна. Энэ л смоки харагдаж байгаа юм. Харагдаж байгаа уу наа шүү дээ. Тийм. Амар. Ингэж харсан. Энэ хоёр бодол ууг нь жоох ингэх хэрэгтэй юм аахгүй юу? Тэгсэн чи би нэг хар хувцастай мөртлөө нэг юм. Гэтэ баланслж байгаа юм шүү. Ингээд. Гэтэ ихтэй угаасаа ийм байсан юм. Угаасаа л тийм. Сүүлийн асуулт гэх юм бол одоогийн яг байгаа их гэрлийг яг юу бий болгосон гэж боддгоо. Яг одоо миний байгаа их гэрлийг яг тухайн үед ийм үед тохиолдсноор тэгээ би яг энэ одоо байгаа яг их гэрлийг яг үүсгэж чадсан гэмээр тийм хариулт. Одоостой өнгөрсөн бүх цаг хугацаа. Гэхдээ тэр дундаас яг ингээд хайлайтууд байгаа. Мэдээж нэг нь бол яа харахгүй хамтлаг маань орно. Би тэгээд яг одоо орсон энэ уралдаан тэмцээн шинэ юм сорилт болгоноос хүн асар их юм сурдаг юм шиг. Университет ороход байна. Тэгээд би багаасаа тэмцээнд орсон ш. Тэр болгоноос яалж сураад, ялагдаж сураад. Тэгээд хамгийн их зүйл сурсан нь бол яа харахгүй хамтлаг маань хамтлагтай байгаад тэгээд хамгийн амар нь хамтлагт байсан хугацаанаасаа одоо ч би бүр ингээд суралцаар л байна. Одоо энд ингээд ээж болсны дараагаар ер нь хүний амьдрал шал өөр болдог. Одоо нөгөө түрүү минь хэлсэн шүү дээ. Ийм юу байдаг? Одоо бол ийм нөгөө ганц бие хүн эмэгтэй хүн ганц бие байхад ийм давлуун, өөрийнхөө илүү эрхчлөөтэй ийм байдаг. Тэгээд ээж болсны дараагаар шал өөр болдог гэдэг аа энэ нөгөө нэг биш хоёр бодох. Тэр хүүхдийнхаа тоогоор ямар нэгэн зүйлийг бодохдоо ингэж үржүүлж бодох тэр юм л хүнийг ингэж өөр болгох юм болов. Арай нэг юм өөр бодлоготой ярьдаг болсон ч юм уу. Одоо ч би бүрэн ингээ төлөвшөө амжаагүй л байгаа. Би ер нь жоохон ийм нээлттэй галзуу хөссөн сэдвээ ярьцдаг тийм төрлийн юм баггүй. Тийм болохоор буруу зүрх юм ярих юм олон байдаг. Гэхдээ яг ээж болсны дараа бол амар их бүр зүгээр үнэхээр их юм өөрчлөгдсөн. Тэгээ ээж болсны дараагаар би бүр яг хамтлагт байсан хугацаанда энийг ингэж хийх ёстой байж, ингэх байж дээ гэд бүр тэр үе амар нэмдэг гэсэн. Бүр юм яг одоо тухайн үед бол амар юм бэлтгэлтэй ядраал амар зовоод байгаа юм шиг нөгөө жаргалаа би зовлонтой энэ дүрээ. Яг тэр байсан байгаа байхгүй яг айгу тэр үе бол зүгээр л ингээд би болгоцсон. Асар их юмыг өгсөн байхгүй. Тэр би тийм болохоор ер нь яг универс хамтлаг гэдэг зүйлүүдэд бол үнэхээр их талархаж нэмдгэнж явдаг. Тийм болохоор ер нь айл айланд нь хэр алдахыг хүсдэггүй. Тийм болохоор хаа газар үгээ цэгж бодож ярьдаг болсон. Мэдээж алдчих суудаа бол байгаа шүү дээ. Тэгэл сэнсэн юм яриа л. Би болохоор яг ингэж боддог шүү дээ. Хүн одоо ээж мэжнэр аав нар хэлээлэдэг шүү дээ. Ингүүл ингэнэ. Ингэ болохгүй ээ гэж хэлээлэдэг. Ха гэж боддог байна. Надаа хамаагүй би өгсөхгүй мэхгүйгээ бодожоод хүн яг өөртөө нүүр тулаад ирэнгүүт тэрийгэ нүүр тулаад алдсны араас энэ л байсан юм штэ аав ээж хоёр маань ингэж л ойлгуулах гэдээсэн юм штэ гэж би яг ойлгосон. Хүн ер нь өөрөө яг биеэр туулж ийж үзэж ийж нөгөө хүнд нь ингээ зөвлөж зааж зүглээд байдаг юмнууд нь энэ үед л юм байд юм гэсэн утга учрыг ерөнхийдөө л ингээд ойлгож авд юм байна гэж үнэ боддог болсон. Энийг маань хувьд болохоор илүү тийм юутай гэх юм бол хүүхд төрснөөс хойш юу нь бол амьдрал яг ингээд илүү өөр тийм хариуцлагатай сорилт төсөл гэх юм одоо төсөл нэг юм шин хэрэгжүүлсэн ингээл төсөл байгаа байхгүй чинь хүүхд төсөл гэдэг чинь яг ингээд дахиад ярих юм бол яг төсөл тэгэн гут юм шин сорилт амьдралд шин юм тохиолдох болгонд хүн шин юм сураад улам хөгжиж идэг. Тэгэхээр нөгөө байгаа газараасаа гар гэж хэлэх гээд байгаа юм байхгүй нөгөө дасан газараасаа даснаас юу ч зайнаар реклам болоо. Нөгөө ийм байгаа газараасаа л хүн ахих хэрэгтэй мэлээ. Тэхийн тулд шин юм сурж шин орчинд очиж шин зүйлүүдийг л хийж иж одоо байгаа төвшнөөс ахин. Тэгэхгүй бол тэгэл одоо байгаадаа дасаал ингээл байгаа л ивэл тэг байсан байрандаа л байгаад энэ тэгээ насан эцэслэх хүртлээл яг тэр хэндэл байна. Тэгэхгүйгээр шин юм хийж ингэж явсан тулдаа
их юм сурчтэй гэд. Тэгээд үр хөх төрүүлнэ гэдэг бол угаасаа л нөгөө энэ амьдралд ирсний яс амар юм том зүйл байгаа. Тэрнээс бол харин бас арай нэг юм нэг ийгээс гэдэг шиг арай ийгээс болоод юмыг наандаа цаантаа боддог болоод аливаа нэг юм сорилтлоо орохдоо хүртэл одоо ингэ хүн чинь шал өөрөлж юм шинэ юм хийхдээ ингэ бодоод хуучин бол зүгээр өрөвч өрөөл ганцаараа хятад методлоо аялал ингээ алга болчдөг тийм байсан шүү дээ. Тэнгүүд одоо болохоор бодож байгаа юм чи тэнд явж байгаа би үхүүл яах вүлээ алуулчул яах вүлээ барьцуулчул яах вүлээ бүх юмний хамгийн муугаар бодож үзээ тэгээ за болохгүй байна. Тийм болохгүй юм болохгүйгаа ялгадаг болсон юм уу. Тэгээ ганцаараа ахт бол тэгээд нөгөө зөвхөн өөрийнхөө амийг дагаа явж хахад болно гэж боддог байсан бол одоо үгүй мэнэ гэдэг нь бас бодож байгаа юм чинь. Миний ээж аав хоёр маань байдаг юм байна, эгч нар маань байдаг юм байна. Энэ хүмүүс би бүгдэнд нь хамааралтай байна гэдгийг амар сайн ойлгоод тэгээд ер нь нэг юм өөр болсон. Тэгээ ер нь би өнгөрсөн бүх цаг хугацаанд амар талархаж байгаа. Тэгтээ ингээд жил яхих тусам илүү нэг юм төлөвшөө ухаан сууж байгаа гэж найдаж байгаа байхгүй. Одоо тэгтээ би яг тэр нэг 16 та байх үеийнхаа ярьжсэн юмнуудыг сонсонгууд ингээл мангар хөвчгөл юм ярьдаг гэсэн байхгүй. Тэнгүүд одоо байгаагаа харангууд би жоохон төлөвшсөн юм шиг. Хэдэн жилийн дараа би одоо байгаагаа харах юм бол нэг та гэсэн бас нэг өхөө харагдчих магадгүй. Тэгээд нас ингээл дээшлэх тусам ер нь хүн ингээд юмны учир утгыг ойлгоод надад цаантай болдго юм шиг ер нь санагддаг. Тийм яг үнэ. Цаг хугацаа. Хүний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол угаасаа цаг хугацаа. Тэр цаг хугацаанд хугацааг юунд зарцуулахыг та өөрөө л шийднэ. Та өөрөө юм хийгээл. Тэр хугацаагаа ерөөсөө зөв юмдаа зарцуулаад тэгээд ингээ явах юм бол 5 жилийн дараах өөрийгөө одоогийн өөрийгөө 5 жилийн дараа та хараад харамсахгүй байх. Тэгээ харамсах юм битгий зөв хийсэн ч болно л доо. Ер нь яасан ч болно зүгээр гоё. Яасан ч болно одоо гоё яа гэдэг. Зүгээр л гоё яа. Манайха зүгээр л гоё яа. Энэ амьдрал зүгээр л гоё чийл амьдрал. За тэгээ бит хоёрын бодол нэг иймэрхүү болсон байна. Ой нэг зэрэг гэдэг. За тэгээд энэ спорт зурагтайгаа ер нь айгу хоёул амар ойролцоогсон гэж би бол харж байна. Яг миний хүмсэг үл жоохон тодл байна л та. Гэтэ аль чатгаараа л би энэ адилхан. Тэгээ энийг харангуй бас ер нь дөхөө байгаа байхгүй юу? Тэгээ хоёул угсаа өөр энэ хоёроос өөр ясны бүтцтэй юм шиг юм шиг. Ясны бүтц өөр болохоор бас яг ингэж харагдахгүй. Гэхдээ аль чатгаараа бүр үнэхээр сайн бодож чадлаа гэж би бодож байна. Ингэх гэж байгаа. Ингээ чи яг энийг дургаа ингэж. Нүг нь отдаг тийм ороод. Ой гэж нэг байгааш болдог гэсэн. Тэр чинь ингээд ямар байлаа? Үгүй I have nothing. Тэгээ дуусахтаа яг ингэж дуусдаг. Ингээл хар оруулын боддог ингээд байна штэ. Нэг юм хараар үрдэлснээ улаанаа бодсохгүй. Тэгээ тэрнэр чинь би амар хөгш харагддаг. Тэсний ингээ уруулан боддог ингэж явсан. Би ер нь юмыг амар хэтрүүлдэг байсан юм л. Мимик айгуу сайтай байсан. Би тэд бол ингээл клипний зураг байгаа штэ. Тэр дунд л ингээл бүх юмараа тоглоно. Хөмсөг нүд уруулам хамраараа хүртэл бараг үржигээл те. Дандаа өччихсэн. Тооён юу бүр амар штэ. Баадаа гэдэг ингээ би ярвац зүгээр хаврын өчгөө. Хайлуулах мимик нааша гаргал гэдэг юм. Би тийчээд гэсэн чинь энэ чинь нөгөө хомбод олчих баа. Йоо тэр зураг аваад нэрээс тохой гэлээ. Амар дуртай. Бүжин тэр үедээ л амар зөвүүн хөдөлгөөн өнгөлөхтэй байсан штэ. Ингэж мэгэл гэсэн. Ингээл. Айлуулаад норсноо ингэж ингээд. За тийм ээ. Тэгээ бит хоёр юу нь бол боталтай аль чатгаараа сайн хийсэн байх гэж бодож байна. Та ч гэсэн сайн хийсэн байна уу үгүй доотлох комментоор бичээрэй. Тэгээ өнөөдрийн энэхүү гоё боталтыг хийхэд маань S Cosmetics-ийн бүх бүтээгдэхүүнүүд бит хоёр маш их туслаа. Дээрэс нь яг юм халуун өдөр өнөөдөр бүр 26 градус гэсэн яг юм гоё хүйтэн бүлийн кофен дээрээ кремээ тавиад бүр илүү амттай болгож уусан бүр л гоё ялаа. Амны цангаа үнэхээр гоё тайлж байна. Тэгээ өстой гоё юм ингээд Nescafe-гийн хамт олондоо маш их баярлалаа. Өнөөдөр энд миний ингээд хүсэл зорилгыг биелүүлж өгж байгаа Free Chat хэмээх энэхүү подкастыг илүү гоё түлхэцтэй хурдан та бүхэндээ гаргахад тус болж байгаа хоёр юм байгууллагатай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Nescafe-гийнхнаа олон S Cosmetics-ийнхнаа маш их баярлалаа. Амар илдэг тгий болж ин ямар гоё юм бэ гэдэг амар гоё дэмцсэн за. Үнэхээр би бүр үнэхээр тийш төсөөлөг байсан. Тэгээ бүр үнэхээр сайн
тусалж өгж байгаа. Тэгээд энэ хоёр байгууллагатай баярлалаа. Дээрээс нь өнөөдрийн дугаарыг бүр үнэхээр чимж өгсөн манай хөргөн Эний дагаас маш их баярлалаа. Урьдчилан хүлээж аваад. Зөндөө олон ажилд байхад нь би бүр гойчин эдэн цагаас гэж аль болох тэгээдсэн дээ тааруулж аваа. Тэгээд ингэж л таарах байсан байхгүй юу? Яг таарах. Гэтэ би хоцорч ирсэн л дээ. Буруу замаар ороод. Харин нэг жоохон төөрсөн байлээ. Жоохон эвгүйж олооч гэдэг яг мэдсэн багтаа хүмүүс энэ эвгүй хүн байна да. Татас одоо машин тэгээд харахад явах байх баг. Гэтэ урьсандаас баярлалаа. Би бол ингээд битээ нөгөө ингэж уулзаад ярилцааг амар утсан болохоор надад бол үнэхээр гоё. Тэгээ би яг ийм подкаст эхэлж байгааг надад эхэлж байхад анук хэлсэн байхгүй. Найз нэг зочноор ширүүл орох уу. Тэгээ би асууж яг яадаг үлээ. Чи яг асуу та зүгээр тэдэнд ир гэж бичээчтэй гэхгүй. Амар яг нэг юм гоё юм хийвэл анук яг нөгөө ийм ярилцахад амар тухтай хүн баггүй. Тэгэхээр яг ийм подкаст үл яг тохирно гэж би бодоод амар гоё хэлсэн байна гэл зүгээр шууд асуугаад байхдаа яах вэ хаахаа л гэж хэлсэн. Би тэгтээ бас ингэ бодсон штэ бас удаа уулзаагүй дээ. Бас ажил төрлөн ингэ цогцгүй бол яана гэж бодоод би ус өмнө нь асуух нөгөөсөө зүй ёсны хэрэг байх гэж юу нь бодож байна. Тэр ер нь бол нэгнийхээ хувцсыг авч үзэж асуудаг. Бараг левжгийн өмсөд явсан уу? Өө чи өмссөн юм уу гэхээр бараг л тиймээс нөгөө нэг өрөөнд хамтдаа амьдах байлаа. Шүүгээд сандаас хамцаглаад харин тийм гэрийнхаа декор экстенээр цуглаж хүнчлийнхаа даваа мөнгө тэгж үгүй сонгосон дээ. Дээрээс бүр яг тиймээс аахгүй. Хувцсан дээр хооронд зүгээр хойлолтсон байж байгаа яг тийм. Өнөөдрийнхөө дугаарыг чимж өгсөн энэ дээ. S-Cosmetics-ийн Moira брендийн хайрцагтай дотор нь ингээд Into You болон Moira гэх брендийн маш олон гоё мейкапын бүтээгдэхүүнүүд байгаа. Задлж үзээд тэгээ гоё хэрглэж үзээрэй. Чиний яг таарах крем ч юм бас байж магадгүй ээ. Миний өнөөдөр хоцолтой аймаг зүгтсэн шүү. Тэгээ иймэрхүү бэлгийг ингэж гоё цочин болгон дээрээ өгвөл илүү гоё юм болоо илүү гоё спешиал юм болоо гэж бодоод нэлээ өгж байна. Гэж би ингэр. Мэдгүй би бас харахгүй болсон юм гэлээ. Дотор хүн гарч ирэл. Гэлөө. Яа, тэр минут өөрчлөгдөг байна уу? Харин тийм ээ. Тэгээд засаад нэмэргүй мэлээ. Тэг нэг мэдсэн чи ингэж мингэл. Би чи нэг хэсэгс өөрийгөө Мэри шиг л яг бодож байсан байна. Ингэсэн нөө. Who are you? Me. Тэрстэй би яг хэлээс ветеринар яг нэг юм нэвтрүүл үгш нэг юм хоёр найз яриг сонсож байгаа таарнагасаа. Тэг өнөөдрийн дугаар дээр би угаасаа яг тэр охины бүр яг хэлснээр заавал бүр энийг оруулмаарсан. Тэгээд баярлаа. Хүрэлцэн ирсэн. Би бас гоё их үрсгийн маягийн дугаар дээр орсонд амар баяртай. Монголын үрс маш олон болтугай. Одоо тэгээд өнөөдрийнхээ дугаар дээр энийг оролцуулсан. Үнэхээр гоё дугаар болсон байх гэж бодож байна. Таад маань доод комментээр өөр дахиад хэнийг оруулмаар байна. Илүү гоё магтаалын үг манай энийг маань магтаад жоохон магтаад өөрөө алид аваа. Тэгээ дараагийнхаа дугаараар бөөндөө хамтдаа уулзцгаая. Bye bye. Баярлалаа.